заавал ямар нэгэн амжилтанд хүрэхэд өрсөлдөөн байдаг, өөрийгөө түлхэж өгөх. Тэрийг бол би спорт гаргаж өгдөг гэж байна. Яагаад тэгэхээр дандаа өрсөлдөөнд байдаг. Одоо сагсаарчсан хожигдуул уурлаа, шарлал тоглодог. Тэгсэн мөртлөө бас багийн спортуудаар ингээд тоглохоор хамт олонтой ажиллаж сурдаг. Тэгэхээр энэ спортоор дамжаад ганц одоо зардал гэхгүй энэ бол одоо хувь хүний өөрийн хөрөнгө оруулалт гэж боддог. Өнөөдрийн энэ подкастыг үргэлжлүүлэн үзэхээс өмнө би таныг манай багийн гишүүн болохыг урьж байна. Юу хийх вэ гэхээр манай YouTube сувгт subscribe дараарай. Ингэснээр та бидний бэлтгэж байгаа мэдээллүүдийг авахын хажуугаар таны амьдралын хэм маягт шаардлагатай өөрчлөлтүүдийг бид нар өгөх тэр хэмжээний мэдээллийг өгөх болно. Тэгээд комент бичгээ бити мартаарай. Учир нь манай багийнхан бид бүгдийг нь уншиж үзээд санаа сэтгэлийг чинь авдаг гэсэн үг. Тэгэхээр өөрт авсан мэдээлэлээ өөртөө үлдээхгүйгээр бусдтайгаа бас шеэр хийгээрэй. За ингээ үргэлжлүүлээд ярьцлага үзье. За манайхан бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн подкастаараа бид түлхүү спортын тухай ярина. Яагаад спорт вэ? Бид нэр маш олон дугаарыг хүний эрүүл мэндэд ер нь юу хэрэгтэй вэ? Бидний амьдралын хэм маяг, яг амьдралын чанарт нөлөөлөх үс өөрчлөлтүүд юу хийх ёстой вэ гэдгийг бид нар ярьсан. Тэгээ явж байгаад хүнд болвол заавал өөрийгөө хөдөлгөх нэг шалтгаан хэрэгтэй байдаг. Тэр шалтгаан нь заримдаа бол эрүүл болохын тулд өвдсөн хөдөлгөх шаардлагатай байдаг болвол урдчлаад эрүүл мэндийн эрсдлийг даван туулахын тулд хүн хөдлөх шаардлагатай байдаг. Тэгээ ихэвчлэн хүмүүс ямарваа нэгэн спортоор хичээлдэг. Тэгээ тэр спорт нь зарим нь зааланд байна, зарим нь гадаа байна. Тэгээ олон төрлийн спортууд байдаг. Гол нь спорт гэдэг зүйл нь өөрөө юм тоглоомын хэлбэрээр байдаг учраас хүн тухайн спортоор хичээлж явахдаа хэдий ядардаг ч гэсэн нөгөө тоглодог учраас өрсөлдөөн байдаг учраас дараагийнхаа өдөр дахиж бэлтгэлээ хийх, дараагийн дахин удаа тоглох, хин нэг хожих, төрүүлэх гээд ийм тоглоомын хэлбэр рүү шилжсэн байдаг учраас хамгийн зөв бидний хөдөлгөгч хүчин зүйл болдог байна. Тэгээ бид нэр энэ спорт гэдэг зүйлийг нөгөө талаасаа entertainment дээрээс нь бизнес болгож байгаа. Одоо ийм орчин нөхцөлд амьдарч байна. Баруунд бол спорт аль хэзээ бизнес болсон. Эдийн засгийн салшгүй нэг хэсэг болсон байгаа. Тэгээ бид нэр өнөөдөр маш олон энэ спорттой холбоотой ер нь бол маш олон өнцгөөс ярилцгаар Монголын Олимпийн орооны ерөнхийлөгч мөн Монголын анхны олон улсын Олимпийн орооны гишүүн хоёр дахь нь үү? Тийм шүү дээ. За тэгээд тэр хүнийг өрсөн байгаа. Батшигтай энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ мандуулд буюу одоо сонсож байгаа подкаст үзэж байгаа хүмүүст бас сонирхолтой байх болосоо гэд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Нэрээ сая хоёр дахь гэснээс эхний хүн нь Магун өвөө байгаа. Манай Магунгаа бол одоо 1977 онд олон улсын Олимпийн орооны гишүүн болж байсан. Тэгээ 2007 он хүртэл одоо 30 гаруй жил тий 77 оноос 2007 он хүртэл хийгээд одоо 2025 он хүртэл 7 оноос одоо дахиад хүндэт гишүүнгээ явж байгаа. Тэгэхдээ яагаад 7 он хүртэл ингээд гишүүн байгаад 7 оноос болсон бэ гэхээр би дааж олон улсын Олимпийн орооны гишүүн болсон хүмүүсүүд нь 70 юм уу 80 хүрэхээрээ тийм хүндэт гишүүн болчихдээ. Тэгэхээр санал өгөхгүй. Одоо тэгэхээр Олимп хаана болох уу? Аль спорт Олимпиад орох уу? Олимп одоо олон улсын Олимпийн ороо гэдэг чинь ер нь тэгээд нэг 100 гаруй гишүүнтэй. Тийм одоо дэлхийн спортын буюу Олимпийн одоо ийм бүтцэл гэсэн үг л дээ. Тэгээд тэр хүмүүсүүд нь одоо Лос Анжелес 28 оны Олимп болох уу? 32 оных Сиднейд болох уу? 36 оных одоо хаана болох уу гэж бид нар одоо энэ дараагийнхаа чуулганаар санал өгнө. Тэгээ одоо энэ сая бокс гэдэг спорт одоо Олимпиад байх уу, үгүй юу? Бокс яагаад байхгүй юм бэ гэдэг тэр одоо ингээд ярилцаад санал хураалт явуулна. Тэгэхээр ер нь бол одоо ингээд спортын бараг л парламент гэсэн үг юм уу? Тэгээ Олимпийн парламент гэсэн үг. Яг ийм бүтэц зохион байгуулалтын үед те. Гэхдээ хоёлаа бүр энгийн амьдрал руу навчрыг гэж бодлоо л доо. Зүгээр яг Олимпийн төрлийн спортууд те Олимп босны дараа тухайн спортыг үзсэн хүүхдүүд спортоор хичээллэх тийм сэтэл төрдөг юм шиг байгаа. Зүгээр одоо ингээд нийтлэг хандлагыг ажиглахлаар. Тэгэхээр яг нөгөө Олимпийн одоо энэ бүтэц зохион байгуулалт нь яг үндсэн чиглэл нь юу байгаа? Тэр спортыг хөгжүүлэх юм уу эсвэл олон одоо хүнийг спортоор хичээллүүлэх юм уу? Тэр зорилгыг та нар ярилцахдаа ер нь ямар хэмжээнд ярьдیں۔ Маш олон зүйл байгаа хэл та. Гэхдээ бид нэр Олимпийн ороог ингээ харахтаа энэ байгууллагыг ер нь яг юу гэж харах ёстой юм бэ? Одоо бол олон улсын Олимпийн ороо, Монголын үндэсний Олимпийн ороо хоёрыг бол тусдаа харах ёстой. За. Тий. Монголын үндэсний Олимпийн ороо бол одоо олон улсын Олимпийн орооны
дүрм журам те дүрмийг хэрэгжүүлээд Монголд одоо олимпизмын үйл ажиллагааг дэмжиж, спорт холбоодуудыг дэмжиж, олон улсын тэмцээн, уралдаан, олимпиад ороход нь тамирчдын бүртгэлийг холбоодуудаас нь авч дамжуулж, олимпийн үеэр тэр улсаа төлөөлж авч орж. Тэгэхээр яг тэр улстай байгаа олимп спорт буюу одоо энэ олон улсын тэмцээн энтерд орох тийм эрхэн байгаа тийм байгууллага гэсэн. Тэгэхээр олон улсын олимпийн орол одоо яг олон улстай сая миний хэлдгээр тэмцээн уралдаан хаана болох уу? Хурлаараа аль одоо спортын асуудлуудыг оруулах уу? Хаана залуучдын олимп болох уу? Төвсөө одоо топ түн шиг гэдэг The Olympic Partner гэж байна. Тэр бол Coca-Cola байгаа, Toyota байдаг байсан. Одоо тийм дэлхийн том компаниудыг ингээд түншээр авдаг. Тэгээд тэр төвлөрсөн олимпийн үеэр төвлөрсөн санхүүжил компаниудаас авсан түншлэгийн гэрээ энтрийг хуваагаад твээр нь хувааж өгнө. Одоо Азийн олимпийн зөвлөдөг нь. Тэнгүүд том тэмцээнүүдийг Азад хийх одоо Азийн наадам энтрийг Азийн олимпийн зөвлөл нь хариуцаад хийнэ. Монголдо тэр том олон улсын тэмцээнүүд болох юм бол Монголын үндэсний олимпийн орон одоо Азийнхаа олимпийн зөвлөлтөд яриад ч юм уу олон улсын олимпийн орнуудад яриад гүйцэтгэх тийм юм. Одоо дүрм журам бид нар бол одоо олимпийн харт гэж ярьдаг. Тэр бол одоо хамгийн дээд бараг л олимпийн үндсэн хууль гэсэн үг. Олимпийн харт дээр бол одоо үндэсний олимпийн орооны үүрэг ийм дэлхийн холбоодууд одоо FIFA гэдэг байгаа шүү дээ. FIBA гэдэг саксных байгаа, FIFA гэдэг байгаа, газрын теннис бүх спортууд чинь дэлхийн холбоодуудтай. Тэр нь бас тустай байгууллагууд. Тэр бол яг одоо тэр спорт дотроо яаж олимпийн тамирчтай шалгаруулах вэ, аль тэмцээнийг хийх вэ? Тэгээд юу нь явж явжгаад үндэсний олимпийн орооч олон улсын олимпийн орон тэр бол одоо допингоос яаж ангид байх вэ? Допингийн шалгалтаа яаж явуулах вэ? Тэгээд тийм юмнуудыг одоо допингийн эсрэг байгууллагатай энэ тэр одоо ингээд яриад явдаг. Тийм одоо том үндсэн одоо чиг үүргээр нь ярих юм бол тий. Тэгээд анх 1896 онд яагаад олон улсын олимпийн ороог байгуулсан бэ гэхээр Pierre de Coubertin гэх Франц хүн тэр үед одоо иргэний дайн болоод одоо хямрал болоод ер нь энэ системийн юм нэг өөрчлөлтүүд гарч ирээл одоо ч гэсэн ер нь дэлхийд нэг жоохон тийм хүнд нөхцөлтэй үе шүү дээ. Тийм байна. Тэнгүүд Францын 10 жилийн хүүхдүүд ингээд сургуулийн биеийн тамирын анги дээрээс 10 сунаж чадахгүй тийм тохиолдлууд гараад ирсэн гэсэн. 7 8 хүүхд 10 хүүхдээс 7 8 ингээд сунаж чадхаа болчих чи 10 ч сунаж чадахгүй болсон энэ ч одоо биеийн одоо юу болоод байгаа юм бэ гэх тээ. Тэнгүүд одоо эрүүл мэнд дээр анхаарахгүй, спорт дээр анхаарахгүй тийм үед Pierre de Coubertin ер нь ингээд нэг бусад улсуудыг ингээ хамтарч байгаад ер нь орчин үеийн олимпиа ер нь хийхгүй бол энэ спортын биеийн тамир дээр анхаарах, эрүүл мэнд дээр анхаарах юм энэ олимпийн хөдөлгөөрөөр хийх хэрэгтэй байна гэд олимпизм гэдэг одоо ер нь бол явдсан шүү дээ. Тэр бол баг одоо философи гэх юм уу? Философи нь юу юм бэ гэхээр за өдөртөө 10,000 алхах ч юм уу, саксаа тоглох ч юм уу, ууланд гарах ч юм уу ямар нэг байдлаар биений одоо биеийн тамир дээр анхаарад спортлог бай, эрүүл байхын тулд биеийн тамираараа одоо хөдлөөд ханаа төрөхгүй ч юм уу те биений дархлаагаа суулгахын тулд ер нь энэ спортын хөдөлгөөнийг бас ингэж хөрөнгө оруулалт гэж ярьж байгаа. Олон улсад бол хөрөнгө оруулалт гэж ярьж байгаа зөндөө хүмүүс. Яг Монголд бол ингээл компани тэмцээн, энэ тэмцээн ямар хэрэгтэй энэ чи барыг зардал байна штэ л гэж хардаг. Энийг бол нэг талаасаа эрүүл мэндийн салбартаа ирээдүйн одоо хүүхдүүд залуучуудтай биеийн тамираар ирээдүйн биеийн дээр эрүүл мэнд дээр анхаарах хөрөнгө оруулалт юм байна. Энэ тэмцээнүүдээр энэ арга хэмжээнүүдээр энэ спортоор яаж эрүүл мэндийн одоо салбарын одоо тэр зардлуудыг багасгах юм бэ гэдэг баг харьцуулт хийж болж байгаа. Одоогоос нэг 8 жилийн өмнө зүгээр нэг компани дотооддоо судалгаа захиалгаар хийлгүүлсэн байсан. Тэр судалгааны тооцоол тэр нэг 77,000 орчим хүн фитнесээр хичээлж байна гэдэг тоогсон байсан байхгүй. Тэгээд нийт хүн амынхаа одоо идэвхтэй амьдарч байгаа хүн амын тоод харьцуулахад фитнесээр хичээлж байгаа хүний тоо их л бага л байгаа юм л да. За тэгэнгүүт бусад хүмүүс нь сая таны хэлдгээр байгууллагын спорт уралдаанууд гэж болдог те тогтмол болдог тэмцээнүүдэд хамрагдаж байгаа. Тэгээд мэдээж нөгөө найз нөхдөөрөө заал авч тоглох хөл бөмбөг байна уу, өлөөлөө байна уу, сагсан бөмбөг байна уу тэр хүмүүс байна. Тэгээд нэг юм спортод хамрагдж байгаа хүрээнд тухайн үедээ их л бага тоо байсан байхгүй нийтлэг юугаараа. Одоо ингээд сая таны ярьж байгаагаар олимпизмын хөдөлгөөний анхны одоо үүссэн шалтгаан болон зорж хийжсэн зүйл нь тэр Pierre de Coubertin хийсэн байгаа. Одоо modern гэж байгаа. Одоо орчин үеийн дээр үеийн Грект бол одоо Финд дээр үеэс одоо Грисийн бүр дээр үеэс гарсан олимпик юу нэг ингээд зогссон байгаа үеийг
сая одоо орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг гаргасан юм гэж. Зөв. Тэгээд харахаар зорилго нь бол миний төсөөлж исэн зүйл байна л да. Хідүүлээ яавал энэ нөгөө хотчоод байгаа Улаанбаатар хотуудынхаа өвлийн цагаар нэг 2 сая орчим хүн амьдраад байна гэдэг тоо гарсан байгаа юм л да. Малчт маань ирж өвлждөг зарим хэсэг бүлэг хүмүүс гэж байна. Оюутнууд бол ирж амьдарч байгаа. Тэгэхээр нөгөө хотч нь буюу нэг зэрэг олуулан амьдрах, дээрэс нь хөдөлгөөн багтаа орчин нөхцөлд амьдарч байгаа. Тэгэхээр нөгөө спортоо олон хэрэглэгчтэй болгоё гэвэл за одоо NBA бол те маш том жишээ шүү дээ те. Тэрэн шиг саксуул манад бас харьцангуй бизнесчэд эхэлчлээ те. Тэрэн шиг бусад спортыг олон хүнтэй болгох тэр та бүхэн бодлогын түвшинд энийг хэрэгжүүлдэг юм уу? Эсвэл энэ нь цэвэр чөлөө зах зээл нь өөрсдөө явуулах ёстой зарчмаар явж байгаа юм уу? Монголд олимпийн орооны тухайд ярил. Ер нь бол одоогоор бид нар сүүлийн хэдэн жил одоо шин төрлүүдийг их дэмжиж гэж байгаа. Яа тэгэхээр Монголын одоо бодлого нь гэх юм уу төр хувийн хвшлийн бодлогууд нь бол дандаа нөгөө олимпиад ордог төрлүүдээр дэмжиж байдаг. Шигшээ багийн тамирчин гэхээр нэг эдгээр спорт тосл байгаад байдаг. Одоо жудо, чөлөөт, бокс гэл те. Тэнгүүд олимпиад чинь дахиад 20-30 төрөл нэмэгдээд байдаг. Одоо юу ингэнгүүт саяны Парис, Токиогийн олимпиад бол break dancing орж байгаа тий. Сайн нэг Австралийн нэг эмэгтэй дэлхийн од боллоо шүү дээ. Break dancer энэ чинь одоо зөв бүжиглээд байгаа мó буруу бүжиглээд байгаа мó гэл уул нь бол тэр чи яг оноожуултаараа бол зөв юу батж байгаа юм шиг. Тэнгүүд дараагийнх нь болохоор skateboarding байгаа. Тэгээд skateboarding-ийн бас нэг онцлог нь бол одоо олимпиад орж чадахгүй хүүхдүүд залуучдын олимпиад орж чадахгүй хүүхдүүд тэр чинь залуучдын олимпиад орохын тулд 15, 16, 7, 8 та хүүхдүүд гэж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө Токиогийн олимпиад 13 настай охин Америкээс ороод скейтбордын олимпийн алтан медальтай болчихсон. Тий. Тэгэхээр энэ бас ийм нэг өрмөц сонин боломжууд гарч байгаа спортууд байна. Тэгээ бас 5 эсрэг 5-ын саксыг одоо яг өөрийн чинь түрүүн хэлдгээр одоо хотод ийм их хүмүүсүүд нэмэгдээд urbanization буюу одоо ингээд нэг газар ингээд хүмүүсүүд төвлөрөөд байгаа юмд яаж олимпийн хөдөлгөөнийг ер нь ийм спортуудад дэмжих вэ гэдэг. Тэнгүүд FIBA энэ чинь ингээ шинэ төрлийн спортууд гаргаад байгаа байхгүй. 5 эсрэг 5 байдаг байсан саксыг 3 эсрэг 3-ын сакс болгоё. Яагаад гэнгүүт за шопинг молл дотор тоглоулах юм байна. Хагас талбайд тий. Хагас талбайд болох юм байна. Заавалчгүй заал буюу дид үс хэрэггүй юм байна. Тэр утгаараа ер нь ингээд нэг urban буюу одоо спортууд гэдэг. Skateboard, одоо break dancing талбай дээр баг squat-ын талбай дээр ямар ч дид үс байхгүйгээр шууд очиод break dance хийгээл тэмцээн хийчих болж байгаа байхгүй. Тэр нь болохоор олимпийн төрөл болчихж байгаа. Тэнгүүд одоо Лос Анжелест бас ингээл шин төрлүүдийг оруулж лээ л да. Одоо squash хүртэл орчлоо. Тэнгүүд хүмүүсүүд яг энэ squash одоо яад юм бэ гэж асуудаг. Тэгэхээр түрүүний ярьснаар бол одоо ингээд залуучуудыг татах нь бол том зорилго. Яагаад тэгэхээр олимпийн хөдөлгөөн бол бас залуучуудыгаа татчихээж л одоо энэ чинь дэлхийн амьд байна. Тэхийн тулд одоо e-спортыг судалж байна. За e-спортыг яаж олимпиад руу оруулах вэ? Юу н орохоор байна уу? Ер нь бол одоогийн байдлаар бол яагаад орохгүй байгаа нэг том юу нь бол одоо ингээд нөгөө хүмүүсүүдийн хүүхдүүдийн тоглоод байгаа дандаа ингээд нэг буугаар буудаал биенийг алаал тий. Тэнгүүд миний нөгөө түрүү ярьсан олимпийн харт гэдэг. Тэн дээр чинь хүн алжлахгүй хэд одоо хамаагүй цус мус гарсан юм дээр одоо ингээд бас олимпийн төрөл дэмжиж иж болохгүй гэдэг тийм заалтууд байт. Тэнгүүд за сая Азийн наадамд Ханчжоугийн Азийн наадамд 23 онд яаж e-спорт орсон бэ гэхээр тэр зарим бууддаг төрлүүдийг цус гарахгүй хүн одоо алуулахгүй тийм төрлүүд болгоод тэгсэн мөртлөө адилхан тоглоом. Одоо тэгэхээр миний бодож байгаагаар бол олон улсын олимпийн ороо ингээд ажиллаад байгаа e-спорт комиссентрийг бас бид нар ч гэсэн Монголын үндэсний олимпийн ороон дээр e-спорт комиссийг гаргасан байгаа. Тэр нь бол яаж спортуудыг ингээд e-спорт руу хөгжүүлэх үү гэхээр яг одоо Dota ч юм уу, PUBG ч юм уу төрлөөрөө биш. Саксны төрлөөрөө олимпиад орох ч юм уу тий. Дугуйн төрлөөрөө одоо дугуйг яг өөрөө унаад байгаа юм шиг мөртлөө virtual reality glasses үүжгаад тэгээд тэрийг одоо уралдаж гин гэж өөрийгөө бодно шүү дээ. Эсвэл яг таеквондогоор яг ингээ биенээрээ мэдрэмжүүд зүүгээд VR goggles зүүжгаад тэрийг яаж одоо хөдөлгөөнтэй мөртлөө e-спорт гэж хөгжүүлэх гэдэг. Тэгэхээр тэр төрлүүдээр би бол орох шанс нь илүү болох болов уу гэж бодож байгаа. Тэгсээс одоо яг ингээд CS:GO гэдэг шиг ингээд шууд олимпиад ороо медаль авна гэдэгт бол одоохондоо бол тим юм бол арай яригдаг. Сая юун дээр ингэж штэ залуучуудыг хөдөлгөөнд хамрах гээд байна.
хамруулах гэж залуучуудыг спортжуулах гэдэг үзэж ийн гэдэг Олимпиороо. Тэгэхээр нөгөө нэг түрүүн бокс хасагдах чинь гэж нэг ярьсан шүү дээ. Тэр юу нь ямар үндслэлээр залуучууд бокс сонирхоо болцсон болоод тэр юм уу? Энд насны ангиллаас болоод тухайн спортыг хэрэгжилж байгаа хүнээсээ болоод хасах гэдэг юм уу? Ямар тэр бол ер нь үндслэл нь дэлхийн холбоо нь өөрөө асуудалтай байгаад. Дэлхийн одоо IBA гэдэг International Boxing Association гэдэг нь өөрөө нөгөө Олимпийн тэмцээн ч юм уу, Азийн наадам ч юм уу орохдоо дандаа нөгөө шүүлт, оноожуулт, тамирчин энэ төр орох юмнуудын тэр дэлхийн холбоо чинь International Federation гэдгээр амар том бас давуу хэрэгтэй байдаг байхгүй. Тэнгүүд тэр дэлхийн холбоо нь бол удирдлагууд нь ч юм уу, явж исэн үйл ажиллагаа ч юм уу дандаа нэг юм нэг асуудлууд гараад эрсдэлтэй болоод одоо би хүртэл тэр 2018 оны Индонезийн Жакартагийн Азийн наадам дээр манай Монголын 7-8 тамирчин ингээл медалийн төлөө ороод үзээлээдэг. Бараг 7-3 4-ний ялцсан юм шиг харагдаад байдаг. Тэнгүүт л нөгөө улсынх нь үнийг л гарын нүргөөд байдаг. Тэнгүүт дандаа ийм шүүлтийн асуудал, дандаа ийм нэг тийм нэг гомдол гарсаар хагаад олон улсын олимпиороо энэ боксинг дэлхийн холбоонд ч юу болоод байгаа юм гээд маргаан ихтэй хоёрт нь юм дандаа юм нэг цаагаараа нэг буруу ч юм уу юм яваадах шиг байна. Сануулга өгөөд. Тэгээ сануулга өгсөн чи тэр холбооны ерөнхийлөгч нь нэлээд тийм олон улсын олимпионы эсрэг болоод би баг та нарыг сонсохгүй энэ гэсэн юм ярьсан юм шиг байна. Тэнгүүд олон улсын олимпиад тэгвэл та нарыг бүртгэлээс аслаа гэд. Тэнгүүд Токиогийн олимпиад чинь бокс орохдоо дэлхийн холбоо байхгүйгээр олон улсын олимпийн хорооны доор бүртгэлээ хийгээд тэмцээн уралдааныхаа дүрм журмыг гаргаад одоо шүүгч мөгчээ сонгоод орсон. Тэнгүүд яасан гэхээр Монголын үндэсний олимпийн хороо Монголын боксийн холбоогоос хамаагүй сонсчлохгүй болчихж байгаа. Яг тэгэхээр дэлхийн холбоонд байхгүй болонгод Монголд байгаа боксийн холбоонд бас үгүй болно шүү дээ. Үгүй болсон гэж тооцоорой гэж байгаа. За. Тэнгүүд Монголын үндэсний олимпийн хороо боксынхаа тамирчдын бүртгэлийг хийж гэж баг тийм асуудал руу 20 онд орсон байхгүй. Тэгэхдээ яг Монгол бол боксийн холбооны хитвэтэй байдаг болохоор бид нар тэр эдийн үйл ажиллагаанд нь орохгүй. Та нар зүгээр нэрээ өгчхөө бид нар тэгээ бүртгэлээ хийгээ явъя гэдгэл тийм хөлбраар явж байгаа. Дөнгөж сая энэ жил World Boxing гэдэг холбоо шинээр байгуулагдаад. За. Boris гэдэг Нидерландын одоо Голландын одоо боксинг олимпийн медальтай юм уу? Тэр хүн дэлхийн холбооны ерөнхийлөгч болоод Казахстаны олимпийн хорооны ерөнхийлөгч нь Головкин гэдэг Triple G гэдэг одоо хүмүүс мэддэг байхгүй одоо Головкин гэ олимпийн их тийм агуу мундаг боксинг тамирчин байсан. Олимпийн хорооны ерөнхийлөгч болсон. Тэгээд тэр хоёр нийлж хагаад энэ IBA гэдгийнхээ эсрэг World Boxing-ороо явсаар хагаад одоо 50-60 улсын боксing холбоодуудыг элсүүлж аваад сая олон улсын олимпийн хорооны хурлаар тэр холбоог нь бид нар аль биесээр бүртгэж авч байгаа. Тэрүүгээрээ 28 оны илээд одоо бокс орох боломжоо дахиж хангаж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бол одоо ингээл Монголд ч гэсэн гарч ирсэн саксны холбоо ч юм уу зарим холбоодууд ингээ 2 3 болоод асуудал гараад хоорондоо үзэлгэлдэг шиг дэлхий дээр хүртэл тийм юм гарсан л гэсэн үг байхгүй. Тийм байна. Олон улс ч гэсэн ижилхэн байна. Сая ярьж явах зур надад нэг толгойд нэг бодол орж ирлээ. Ер нь олимпийн ороо бол их нээлттэй хандж байгаа юм байна энэ чиглэлд. Тэр нь юу вэ гэхээр шинээр спорт илсүүлэх төр тийм. Тэр бол цэвэр одоо бизнесийн өнцгөөс хард юм уу, яаж хард юм бүүмэд. Гэхдээ биднэрт хэр боломж байна гэдгийг асуумаар санагдлаа л да. Бид хэд өөрсдсөндөө байгаа спортыг магадгүй зүгээр хоёлаа мөрөөдөж яриа л да. Тэгээ ирээдүйн хэдэн жилд чинь Монголд байгаа спортын бидний өөрсдийн бүтээсэн төрлүүдээс олимп руу орох боломжууд хэр байна. Ер нь яг манай суур одоо үндсэн одоо дээр үе суламжилж ирсэн спортуудын төрөлтэй. Би бол сумог бол явах гэж байна гэж ойлгосон. Евро тэр чиглэлд олон улс руу явах гээд байна гэж ойлгосон. Тэрэн шиг манай спортууд дээр магадгүй морьтой давхиж хагаад ном харгадаг бол бас байх боломжтой те. Гэхдээ дэлхийд даяар энийг хүмүүс хэрэглэнэ гэдэг бол бас том асуудал баг. Энд чи өөрөө дид бүтцийн болон дээрээс нь connection те. Энэ бол яг хүн хоорондын харилцаагаа шийдэж байгаа зүйл шүү дээ. Саяны боксинг спортын тохиолдол ч гэсэн хүмүүс хоорондоо уулзраа болоогүй болохоор л дараагийн хин нэг нь боломж олгож дараагийн хин нэг нь гарч ирж байгаа бох те. Тэгэхээр энэ ямар сая манай одоо багийн найз Хакуха авраг Монголд ирээд аавынхаа одоо нэрмжид хөшөөг одоо гайхалтай хөшөө тий сайхан нээлт туссан. Тэгээд бид хоёр чинь 40 мянгатад баг 7-8 тагаас л хамт найзалж гисэн хамт сакс тоглоод гадаа гараад хаяа
сагсаар бид хоёр хожигдохороо сууж байхдаа бараа даваа маань барилдах уу гээл. Би ч тэр үед би одоо тэр үед барилдаж байсан, хакугатаа барилдаж байсан гэхээр илээ төрдөө. Тэгэхээр ер нь бол бид хоёр бол маш ойрын тийм багаасаа найзууд. Тэгээ Японд бол би бол нэг жилдээ ганц хоёр очиод уулздаг. Сая очсон уулзаад ирсэн. Тэгээ намайг нэг уулзахад сая Сумогийн холбооны ер нь олон улсын сумогийн холбооны ажилдаа бас орох сонирхолтой байгаа. Тэгээ сумо бол мэдээж одоохондоо нөө олимпийн тэр одоо хартын дагуу гэх юм уу журмын дагуу нөгөө 50-аас 60 улс одоо компетитив буюу өрсөлдөөнтэй байж ээж олимпийн спорт ч юм уу болох хэвээр. Тэнгүүд сумо дээр миний харж байгаагаар бол одоогоор 2-3 юм байгаад байгаа шүү. Нэг нь болохоор нөгөө 50 улс тийм өрсөлдөөнтэй одоо Японы сумогийн авраг дээр тийм 50 улсаас гараад идэг аврагууд байхгүй шүү дээ. Ер нь бол Монгол одоо Япон тэгээ нэг 4-5 улсаас л аврагууд юм уу Yokozuna-гийн доотлын хүмүүсүүд нь гарч идэг. Тэгэхээр тэрийг би олон улсын сумо дээр ер нь олон улсуудаас холбоодуудын жоохон идэвхжүүлээд тэр улсуудын тэмцээнүүд нь илүү өрсөлдөөнтэй болоод тэгжээж олимпийн төрлөлгөө ойртох тийм боломжууд гарах хэвээр. Хоёр дахь нь болохоор би миний ойлгосноор бол одоо хаяа нөө допингийн шалгалт юм уу одоо байхгүй тийм спортуудыг бол олимпиад бол мэдээж оруулахгүй. Тэгэхээр сумо чинь яг мэрэгжлийн сумо юм уу тэрэн дээр бол би бол допинг байдаг үгүйг сайн мэдэхгүй. Хэрвээ байвал оруулахгүй. Одоо хэрвээ тэр допингийн одоо дүрмж орохгүй бол оруулахгүй гэсэн үг. Тэгэхээр одоо ямар ч тамирчин допинг хэрэглэж болохгүй. Допингийн шалгалтанд орох юм бол гараад ирэх юм бол тэр нь асуудал болох хэвээр 2-4 жил ч юм уу одоо нэлээд удаан хугацаар ч юм уу тий. Тэгэхээр сумод нэг 2-3 тим байсан. Гэхдээ олон улсын сумо холбоон дээр бол тийм тест байдаг гэж сайн надад хэлсэн. Дэлхийн сумо ч юм уу. Тэгэхээр тэр бол бас ингээд боломж нь гарч магадгүй гэж бодож байгаа. Яа манай Монголоос хэм бол би бол сая зүгээр нөө энэ Бахрейны Азийн залуучуудын наадам одоо 2025 оны 10 сарын 22-ноос 10 хоног болох юм. За. Тэр нь онцлогтой юм бас нэг өрмөц сонин төрлүүд оруулаад байгаа. Яа тэр олимпиад ордгоо ч гэсэн Азийн наадам хийж байгаа юм уу? Азийн залуучуудын наадам хийж байгаа улсууд нь өөрөө 3-5 спортын саналыг оруулж байна. За. Тэгээ одоо сая нөгөө Парис чинь брейк данс юу 3 орсон ч гэж олимпиад хүртэл ингээд саналаа оруулаад оруулж болдог. Бейсбол тэгээ хасагдсан ш Токиос. Одоо буцаад бейсбол орж байгаа. 28 оны хилээд. Тэгэхээр сая Аз дээр бол юу оруулсан гэхээр нөгөө булангийн улсууд camel racing буюу тэмээний уралдааныг оруулж байна. Equestrian гэдэг чи одоо морин хариалт, морин одоо бүжиг гэх юм уу да. Тэр бас олимпийн спорт. Одоо тэгэхээр олимпиад бол ордог спортоор морин дээр одоо хэр сайн тэр морио сайн удирдаад хариалгаж эсвэл одоо бүжиглүүлнэ гэх нэ ш дрессаж буюу одоо тэр horse jumping гэдэг, show jumping гэдэг. Тэгэхээр энэ төрлүүд дээр манай Монгол бол би боломжтой гэж боддог. Яа тэгэхээр манай Монголын мундаг одоо хүүхдүүд байгаа шүү дээ. Бүгдээрээ л морь унаад мундаг одоо холын уралдаанд ч явдаг. Тэгэхээр яванда энэ дээр би зүгээр нэг тийм зөвхөн морин хариалт юм уу бүжиг биш. Яванда морин уралдаан энэ endurance гэдгээр орж магадгүй гэж би хараад байдیں۔ FEI буюу дэлхийн equestrian холбоо нь одоо энэ төрөл дээр ийм төрлийг нэмчихье. Энэ дээр одоо showcase буюу одоо энэ exhibition гэдэг морин дээрээ үзүүлбэр үзүүлэх бас төрлийг бас ингээд судлаад байгаа юм байна. Тэгэхээр манайх ч одоо ингээл дэн дээр бол яг л боломж нь харагдаж шүү дээ. Морьтой хэр харьцаж хэр өдөрддөг вэ гэдэг морин дээр ингээл өсөрж байгаа ч юм уу нуграад ч юм уу тий. Тэгэхээр би бол тэр төрлүүд дээр манай Монгол их боломжтой байна. Тэг яг уу яаж олимп буюу залуучдын олимп олон улсын олимпийн хорооны доор явдаг тэмцээнүүдээс яг өөрийнх нь нэр доор явдаг тэмцээн 4 тэмцээн байна. За. Өвлийн олимп, зуны олимп, өвлийн залуучдын олимп, зуны залуучдын олимп гэх. Тэгэхээр би бол одоо олимпийн үндэсний олимпийн хороонд эргэлж байгаа үедээ Монгол улстай одоо энэ олон улсын олимпийн хорооны дэмжиж хэрэгжүүлдэг зуны залуучдын олимпийг авах боломжтой байна гэж хараад байгаа. За. Тэгэх юм бол сая Аргентинд 2018 онд залуучдын олимп орсон. Тэрэн дээр бол ингээд нөгөө тест спорт хийдэг байхгүй яг одоо энэ спортуудыг энэ ч оруулал 20 он Токиод оржлох нь. Одоо тэгээ 22 онд Сенегал буюу Африкт анх удаага болох гэж байсан залуучдын олимпик ингээд нөгөө ковид тэгээ санхүү дэд үтс ч юм уу одоо юунаас олсон юм бэ дахиад 4 жилээр хойшилсан. Тэгэхээр дараа жил 26 онд Дакар хотод Сенегал улсад одоо залуучдын олимп болох гэж байгаа. Тэгээд тэрнээс өмнө 30 он юм уу 34 оны залуучдын олимпийг одоо хост хийх буюу хүлээн авах улсуудаа шийдэх юм. За.
30 юм уу 34 юм байна тий. За манад найдвар байгаа юм байна. Манад бол одоо сүүлийн үлдсэн бараг 4-5 улсуудын нэг манах явж байгаа. За. Сүүлийн 2-3 жил энийг одоо 21 оноос хойш бид нэр алтан бичиг өгөөл төр засгийнхаа хүмүүстэй яриад соёл спортынхаа яамнаас бичиг аваад их хурлын гишүүдээсээ бичиг аваад одоо ингээл энднийг хийх боломжтой юм аа хотын даргаасаа ингээл яриад Zoom call ингээд олон улсын олимпийн ороотой ороод ингээд явж байгаа. За. Тэгэхээр яг 30 он гэдэг дээр бид нар том өрсөлдөгчүүдтэй таарсан байгаа. Ягаад тэгэхээр Энтхэг, Индонез, Таиланд, тэгэл Латин Америкаас бас 1-2 улс, Европоос 1-2 улс бараг 10 гаруй улс ингээд анханасаа ингээд явж байгаа. Ягаад бид нар залуучдын олимпийг авах гээд байна гэхээр түрүүн өөрөөч чинь хэлсэн шиг Дани хэлсэн шиг одоо 10 юм уу үндэсний юм уу улстай хөгжиж байгаа спортоос 5-ын ч гэсэн оруулаад дэлхийд харуулчих гэдэг нэг өнцөг байгаа. Хоёр дахь нь бол мэдээж ирээдүйн том зорилготой хүрэхин тулд легаси үүсгэх, түүх үүсгэж залуучдын олимп авсан улс юм чинь бид нар ирээдүйд олимп авч чаднаа гэдгийг харуулах гэж байгаа. Легаси үүсгэж байгаа. Гуравт нь бол одоо залуучдыгаа дэмжиж, биеийн тамир одоо сая эрүүл одоо алхуулах тий цагс тоглох спортлог болгох юм байх. Би бол Монголд энэ яг бас хэрэгтэй байна гэхээр спортын аялал жуулчлал гэдгээрээ баг одоо Монголын засгийн газар хэрэгжүүлж байгаа тий энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх сая жуулчин ч юм уу энэ дээр бол маш том хувь нэмэр оруулах гэж бодож байгаа. Энэ яагаад тэгэхээр тэр дунд 100 олон улсын олимпийн орооны гишүүд нь бүгдээрээ өөрсдөө ирнэ. 7-7 хоногор хуваагаад одоо яг олимпийн наадам биш болохоор ингээд тал үеэр нэрдэг. Тэнгүү тэр 100 дотор ч одоо ингээд Мишель Йо гэл Оскарын одоо шагналт тийм Холливуудын эмэгтэй байгаа. Одоо Принц Альберт Монако гэл байна. Шейх Тамим гэл Катарын эмир нь хаан байна. Тэгэл Пау Гасол гэл NBA-ийн тоглогч байна. FIFA-гийн ерөнхийлөгч байна. Тэгээ энэ хүмүүс Монголд ирэхээр чинь тэр нэг дагалдаж ирэх хүмүүсүүд чинь бас нэлээд том бүрэлдэхүүнээрээ ирнэ. Тэнгүүт одоо манай улсын төрийн тэргүүнүүд юм уу төрийн одоо томчуудтай уулзна. Тэгтээ бас одоо танаад нэг юм дэмжиж. Ер нь бол ийм нэг одоо харилцаа үүсгэх буюу одоо ингээм хамтарч ажиллах тийм боломжуудыг би бол тэр уулзалтуудаар гарах байх гэж бодож байна. Тэгэхээр би бол энэ бол одоо COP хурал болох гэж байгаа шүү дээ 27 онд. Тэрэн шиг ийм том бүрэлдэхүүнээр тэгтээ спортын буюу олимпийн бүрэлдэхүүнийг Монголд авчрах нэг боломж нь бол залуучдын олимп. Нөгөөх нь бол яг хуу энэ олон улсын олимпийн орооны чуулганы хийх. Тэр нь бол 29 он юм уу 31 онд хийх боломжтой. Тэр чуулганаар энэ олон улсын олимпийн орооны 100 гишүүд нь ирээд хаана одоо 36 он юм уу 40 оны олимп болох уу? Аль спортууд ер нь 36 оны олимпиад орох уу гэх тийм том шийдвэрүүд гаргадаг хурал болохоор энэ хурлыг бас авах гэж бас 5-10 улс үздэг. Тэгэхээр энэ хоёр дээр аль алин дээр нь бид нар бол Монгол улс одоо нэлээд тийм дараагийн шатанд гэх юм уу 2 3 дахь шатанд нь орцсон ажиллаж байгаа. Тэгээд соёл спортын яам нийслэл одоо эргэлт газрын дараагийн тэр маш сайн ингээд хамт уялдаатай ажилласны одоо дэмжлэгээр бид нар бол одоо маш сайн явж байгаа гэж би харж байна. Бизнест ер нь дутуу зүйл юу вэ? За одоо хоёлаа яг уу сая мэдээж ийм том хэмжээний тэмцээн нутагтаа аавна гэдэг маань бол дид бүтцээс шууд хамааралтай болох бах тий. Тэгээд ерөөсөө 4 том тэмцээн байт юм ба шүү дээ. Тэрний нэг нь буюу хэрвээ энийг авчих юм бол олимп авах чадвартай гэдгийг харуулна гэж. Тэгэхээр манай дээр ийм боломжууд бий гэж харж байна. 30 он хүртэл ихлээр бас гүйцэтгэх ёстой гэрийн даалгавар гэж байх нэ дээр нь. Тий, одоо бол нэлээд тийм дид бүтцүүд ер нь гэхдээ хангалттай байна гэж үзэж байгаа юм байлаа. Яа тэгэхээр Зүүн Азийн залуучдын наадмыг Монголд хийцэн. Тэгээд залуучдын олимпийн нэг онцлог нь бас хит их хөрөнгө оруулалт гаргахгүйгээр хийдэг. Нөгөө одоо хөгжиж байгаа улс ч юм уу жижиг улсуудыг дэмжихийн ийм төлөө хийсэн шинэ хөлбөр нь. Тэр утгаараа одоо Сенегал хийж байгаа. Сенегал бол одоо бас ингээл хөгжиж байгаа улс гэж явж байгаа. Тэгэхээр бид нар одоо авах том зорилго нь бол одоо бид нар саксны 393-аа Сүхбаатарын талбай дээр хийчихье. Equestrian буюу одоо тэмээний уралдаан, морины уралдааны хэсгээ хүйдэл одоо хийчихье. Бүтцүүд нь байгаа. Тэг яг мэдээж нээлт хаалтын стадион хэрэг болох бах. Эсвэл нээлт хаалтаа ер нь ингээд нээлттэй гудамжиндаа чийчих болно гэж байгаа. Аргентин тэгсэн шүү дээ. 2018 онд сая хүн үзсэн гэдэг нээлтийг. Яг тэгэхээр зүгээр ингээд нөгөө хотынхоо ингээд дундуур үргэлжлүүлээд гэж тэгээ явж. Сая Парис ч гэсэн тэглээ шүү дээ. Нээлтээрээ нөгөө Сенийнхаа одоо river гээд яваал багууд нь усан завин дээр явсан шүү дээ. Тэр бол яг нэг хүн стадион сууж байгаад үзэхгүй ш нээлтийг бол тэр ч бараг хэдэн 100 мянган хүн үзсэн ч л хэдэн сая яагаад болохгүй шүү дээ. Тэнгүүд яагаад энэ нээлттэй хийж болохгүй мэ? Заавалжгүй стадион хэрэгтэй юм уу? Тэг яг гол миний бодож байгаа юм бол яг энэ ганц
залуучдын олимпиадч биш Монгол улс бол бас нэг олимпийн стадионтой байх хэрэгтэй юм байна. Энийг бол зөвхөн спортын төлөө биш. NBA-ийн таймерчд ирээд ч юм уу NBA-ийн нэг үзүүлбэр тоглолт ягаад одоо Хонконг юм Макаод хийчихэд Монголд ирээд нэг тоглолтоо хийчихэд явж болтгоо юм бэ. Одоо 10 сард л ингээл нэг NBA-ийн тоглолтууд болдсон шүү дээ. Хятадд ч болол, Абу Дабид ч болол, Парист ч болол. Тэнгүүд нэг баг юм эсвэл хөл өмгийн баг нь ирээд тэр стадионд ягаад одоо FC Барселона ч юм уу Ливерпул сая Хонконгд ирэл явсан гэж байгаа. Тэгэхээр энэ тоглолтуудаас яагаад Монголд авчиж болтгоо юм бэ гэхээр миний ойлголтоор бол яг тийм 20-30 мянган үзэх стадион байхгүй. Тэр стадион байх юм бол олон улсын компаниуд, маркетинг компаниуд энэ төр нь бол тэгэл хийгээл өгөх гэж бодож Монголын компаниудад хамт. Тэгэхээр нэг бол бид нар барих хэрэгтэй болох нь тийм. Нэг бол барих хэрэгтэй. Нөгөөх нь болохоор энийг бол задгаа биш баг хаадаг юм боломжтой болчих юм бол саяны нөө Солонгост Coldplay концерт үзсэн. Тийм хөл өмгийн баг стадион дотор хийчихэж байгаа юм. Тэгэхээр энэ спортын олимпик аренаг Монголд байх юм бол олимпик стадиум гэ байх юм бол бид нар одоо энэ Coldplay нэ нөө Drake нэ нөө ямар нэгэн хамтлагийн одоо Lady Gaga нэ нөө аль нэг энэ Asia Tour-д Монголд аваад ирэх би зүгээр боломж нь байх болов уу гэж бодоод явандаа шүү дээ. Тэгээ одоо энэ чинь стадион барих гэж бол нэлээд удаан цаг хугацаа орно. Тэгэхээр энийг бол би бол бас олимпийн орооны ерхийлж байгаа үедээ бол ингээс хамтарч санаачлаад нийслэлтэй байна уу, устгаа байна уу ингээ хамтраа хийх ёстой гэж боддیں۔ Тэгээ саяны татврын хууль бол их сайн туслах байх гэж бодож байгаа. Сая одоо 1% том компаниудын спортод одоо энэ саксны лигт одоо ингээд мөнгө өгөх юм бол тэрийг татвараас нь бас ингээ хөнгөлт үзүүлнэ гэдэг. Тэгэхээр бол одоо Монголын топ 20 компани ч юм уу ингээд та нар стадионд хөрөнгө оруулаач энэ чинь баг та нарт тэгтээ тэрнгүү татврын хөнгөлт болно шүү дээ гэдэг юм урайлаад тэнгүүтээ төр хувийн хвшлийн ингээд хамтарсан 50-50% прожект болох боломж нь байгаа гэж би боддیں۔ За юутай ч гэсэн бизнес эрхлэгч нар болон улс тэгээ төр хослоод нэг стадионтой бол болох ёстой байна. Болох байх. Тэгээд хэр ойрох гэж харж байна юу? Нэг 5 жилдээ бол хийчих болов уу гэж бодож байгаа. Газар бол байгаа тий. Яг нь нийслэлтэй ярьж байгаа. Тэр хөөдлөөд миний ойлгосноор засгийн газрын тийм шийдвэр гарсан гэж ойлгосон. Юу нь болохоор тэнцээ нөгөө стадион спортыг юу хөгжүүлээгээд. Тэгээ сая зарим хүмүүстэй ингээд нийслэлийн төлөөлөгч энтертэй ярихаар одоо шинэ сэлб гэж боломжууд байна гэж байгаа. Тэр сонгон харихны тийшээ бас ингээд нэг шинэ зам орж байгаа хэсэгтэр юм боломж байна гэж байгаа. Туул голоо дагсан ийм бас шинэ зам орж ирэх гэж байгаа тэр хэсэгтэр болно гэж байгаа. Ер нь бол олон тийм байгууллагуудыг оруулж ээж ажлын хэсэг бүрдүүлж ээж ярихгүй л ингээд энд тэнд яваад байгаа. Яриануд бол тий. Тэгвэл бол олон улсын байгууллагууд, олон улсын олимпийн ороо би бол одоо олон улсын олимпийн орооны гишүүн байгаад үедээ бас одоо энэ Катарын олимпийн ороо ч юм уу Америкийн үндэсний одоо олимпийн параолимпийн ороотой нь ярьж хагаад энэ юмнууд дээр бас дэмжлэг аваад хамтрах тийм бас боломжууд гарах магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр би бол энийг бол өөрөө байгаа үе дээр л эхлүүлээд хийхгүй бол энийг ингээд нөө стадионы юун дээр ингээд бас ийм том хөрөнгө оруулахаар их хэцүү юм байлээ. Тэгэхээр энийг санаачлаад би бол тэгээд бүр болохгүй холбоодуудыг оруулчих гэж бодож байгаа. Одоо усан спортын холбоо ч юм уу, саксны холбоо ч юм уу та нар өөрсдөө холбоогоор ороод юм уу компаниудаараа ороод яваач. Тэгээд тэднээс холбоогоор хувь эзэмшээд ч юм уу тий. Тэгэхгүй болохоор ингээд нөө хин яг барих гэдэг хин хувь эзэмшийн тэрий толгойг эзэн байх юм. Тэгэхээр би бол үндсэн том холбоодуудад та нар бараг мөнгө босгоод ингээд хувь оруулаад яваа. Тэгээ бид нар бас компаниудаас ингээд босгоод юу олимпийн ороончсан чадхаараа бас босхъя. Гэхдээ манай олимпийн ороонч нэг төрийн бус байгууллага болохоор хамаагүй тийм одоо төрийн мөнгө байхгүй, төрийн мөнгө авч хамаагүй автгүй ашийн одоо бус байгууллага болохоор. Тэгэхээр бид нар бол энэ нөгөө гол зургийг гаргаж өгөөд ч юм уу тэгж явах боломжтой. Тэгээ бид нар бол одоо Яванда энэ холбоодуудтай уулзна гэж бодож байгаа. Яа тэгэхээр саксны холбоо бол одоо маш том компани дэмжлэгтэй, усан спорт бол маш том компани дэмжлэгтэй. Ингээд том компаниуд энэ зарим том холбоодуудын санхүүжилт аваа явдаг. Яа тэгэхээр түрүү миний хэлснээр нь улсын хороо бол яг олимпиад ордог тамирчтай л буюу олимпиад орох магадaltaй спортуудаар шигшээ баг гэж явдаг. Тэгснээс бол одоо олимпиад орохгүй тийм төрлүүдийг бол дэмждэггүй. Тийм дэмжих боломж байдгүй гэж би ойлгосон. Яа тэгэхээр том спортууд нь хамаг төсвийнхаа нөгөө санхүүжилт нь хэрэгтэй болоод идэг. Том тэмцээнд явахдаа дэлхийн аварга гэл тий Азийн аварга гэл. Холбоод гэд сая ярихлаар зарим нэг зүйл толгойд орж ирж байна л да. Сая би ч яг миний амьдралын бас түүхэнд болсон зүйлсийн нэг нь саксын бөмбөгийн холбоонд ажиллаж явах хугацаанд 2 болж хувирал олон улсын саксын бөмбөгийн холбооноос байнд болж исэн.
Тэгээд тэр мөчөд л ер нь одоо өөр карьер хөөхөсөөр аргагүй болж исэн тохиолдол байгаа юм л та. Тэгээд нөгөө багасаа мөрөөдөлтөй байсан тэр мөрөөдөл маань ингээл зүгээр нэг хідэн хүмүүсийн үйл ойлголцоос олол болчихж байгаа байхгүй. Тэгээд ингээ харахаар зүгээр энэ нэг жишээ нь одоо ингээ харахаар бас л олон холбоотууд хоёр хуваагдсан. Body building за волейболч гэсэн дотроо хагаралтай гэж сонссон. Хөл бөмбөг бол одоо бас нэг зүгөө олоогүй л байна те. Шинэ удирдлагын томилогдсон. Холбооны бусад бүтэц гişүүд нь бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа, тамирчид нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэтчлэн асуудлууд байна. Тэгээ бид нэг харахаар хагарал бол маш хурдан явдаг. Тэгээ тэр хагаралыг нийцүүлэх зүйл нь маш удаан хугацааны дараа болдог. Спортын, тамирчны амьдралын одоо нас бол их цөөхөн жилүүдээр яригддаг. Энэ үед бол хохирогч нь тамирч нь өөрөө болдог, дасгалжуулагч нар нь болдог. Тэгээ ингээ харахаар болохгүй зүйлс бас байна. Тэгээ спорт гэдэг нь гут олимпийн хороо нь бүр юм малгайн юм шиг ойлгогдоод байдаг хгүй. Гэтэл доотлолт нь байгаа спорт холбоодууд доотлолт нь байгаа гэж үзэх юм уу, хажууд зэрэгэлдээ байгаа гэж үзэх юм уу, эренбийн хувьд те. Тэнгууд спорт хөгжихгүй байгаа шалтгаанаа бид нар холбоо гэж харах юм уу, олимпийн хороо гэж харах юм уу. Тэгээ өөрөө чи ярьж байгааг ингээд сонсхолоор хамаарал байгаа хэрнээ бас шууд хамаарал байхгүй байгаа юм шиг. Тэгээ эргээд харахаар спортоор хүн хичээлэхгүй байгаа шалтгааныг те. Энэ спорт хөгжихгүй байгаа шалтгааныг харахаар олимпийн хороо биш спорт холбоодууд нь юм биш үү гэсэн эргэлзээ байгаа. Тэгээ ингээд нийтэд олон нийтэд ирж байгаа мэдээлэл ингээ харахаар хүмүүс бол энийг хэрүүлгээ харчихлаар нэг их юу гэдгийг сонсохгүй за гэд цаашаа харчиж байгаа байхгүй. Тэгээ эцэст нь яг спортын хэрэглэгчийн тоо өсөж байгаа үгүй юу гэдгийг шийдэж байгаа субъект нь өөрөө спорт холбоо буюу яг тэр олон улсын гишүүн холбоо бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэр дээр улсын авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулж байгаа насны ангилалд тэр нь хинбэ гэдгээр холбоо юм шиг байгаа байхгүй. Энэ дээр нэг тайлбар явах хэрэгтэй юм. Ер нь бол спорт холбоодууд нь яг одоо нөө олон улсын олимпийн хороо IF буюу дэлхийн холбоодууд гэдэг шигээ адилхан яг тийм тус тустай. Тэгсэн мөртлөө олимпийн хороон дээр ирж бүртгэлээ хийн олимпийн бүртгэлүүдээ те. Дэлхийн авраг бол холбоодууд нь дэлхийн холбоодод бүртгэлээ өгнө олимпийн хороонд өгөхгүй. Тэгэхээр ийм нэг сонин бас өвөрмөц төрийн бус байгууллагуудын юм нэг тогтолцоо байгаа юм л да хоорондын бас хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгсэн мөртлөө бас шууд сонсох хэсгүй шаардлага байхгүй. Одоо бид нэр аль нэг спортын холбооны хуралд юм уу сонгуульд ч юм уу янз бүрийн та нар ингэж хийгээрэй гэж одоо бас тэр оролцож болохгүй. Тэгэхдээ та нар дүрмээ барьж хийгээрэй. Та нар олон улсын одоо энэ олимпийн хаартаа дагаарай. Бүртгэлээр яг яваарай. Бүртгэлээр тэгээ олимпийн ороонд өгж одоо тайлангаа өгөөрэй. Тэгээд бүр болохгүй тий зөвлөмж маягтай. Тэгээ бүр болохгүй бол бид нар дэлхийн холбоотой нь ярина. Сая бол холбоотуудын асуудал дээр би бол нэг тийм ордгүй. Яагаад тэгэхээр нэг хэсэг яг Саксны холбоо хоёр хуваагдаад FIBA-гийн ерөнхий нэрийн бичгийн дарга нь Андреас гэх манай найз байт. Тэгээ тэр хүн бол Монголд учрыг олоод өгөөч. Тэгэхээр нөө хоёр талд таньдаг хоёулаа хүмүүстэй болохоор ингээд аль альны талд орж ийн гэдэг олимпийн хороо болохгүй гээд тэгээ хоорондоо нэгдээд л ороод ир гэдэг юм бидний тавьж байгаа шаардлага. Та нар хоорондоо уулзаад тэгээ болохгүй л олимпийн хорооныхоо доор тамирчдын бүртгэлийг аваад явна шүү гэдэг яг л нөө бокс шиг юм болох гэж ирсэн юм нь бол. Бүр болохгүй л олимпийн хорооны хамгийн сүүлийн одоо тэр ирэх нь бол одоо аль нэг холбоотууд хоорондоо үйл ажиллагаагаа хийж чадахгүй очроо болохгүй болох юм бол олимпийн хорооныхоо доор аваад ирж болно. Бүр одоо экстрим гэх юм уу тий. Тэгж жагаад одоо үйл ажиллагаанд доктортой болоод эхлэхээр буцаагаад нэг одоо холбоо болгоо гаргаж болдог. Ер нь бол яг олимпийн хороо бол одоо нэг байгаа холбоодуудын юмд орохгүй ч гэсэн байхгүй холбоодуудыг бас ингэ дэмжиж хөгжүүлж Монгол улсдаа олимпийн хөдөлгөөн юу юм? Олимпиад орох гэж байгаа спорт одоо юу юм? Энэ скваш юм уу, флаг футбол юм уу, лакросс юм уу? Илээгийн олимпиад орох гэж байгаа энэ спорт юу юм бэ гэхээр олимпийн хорооны яалчгүй ажил бас болж байгаа. Тэр холбоодуудыг хэн хөгжүүлж авч явах юм? Ямар спорт байдгийг танилцуулж одоо сурчлах тийм Монгол улстай. Тийм ажил байгаа. Харин том болоод одоо хөгжөөд олимпиад ордог тамирчтай болоод дэлхийн аврагт ордог тамирчтай болсон холбоодуудад бид нар хэлж чадахгүй. Та нарт 5 тамирчин олимпиад бүртгэлд орсон байна. Оноогоор тий дэлхийн холбооныхоо оноогоор ранкингаар орсон байна. 5 тамирчин дээр чинь олон улсын олимпийн ороо нэмээд 5 квотлох юм байна. Тэг дагаж явах ч хүмүүс тий. Тэнгүүд энэ 5 нэрээ та нар өгөөрэй гэж бид нар холбоодтой хэлнэ. Тэгснээс бид нар энэ тэр холбоодод та нар энэ 5 тамирчинтайгаа энэ 5 хүнийг хамт явуулна шүү гэж хэлэх бид нарт ирэх нь байхгүй. Тэгэх юм бол та нараас болоод бид нар энэ хүмүүстэй явсан шүү дээ. Тэгэл медаль авсангүй шүү дээ гэж хэлнэ. Тэр утгаараа одоо тамирчингаа авч явж байгаа холбоод нь
өөрөө холбооныхоо ерөнхийлөгчийг авч явна уу, ерхийн нэрмжгийн даргаыг авч явна уу, багш нараа авч явна уу, аль багш нараа авч явна уу, тэр бол өөрсдийн асуудал. Тэгээд тэд нар хоорондоо өөрсдөө холбоодууд нь шийдчихэд бид нар 5 нэрээ өгөхөд бид нар 5 тамирчин ийм тамирчнаа дагаад энэ 5 тамирчин явна гэдэг бүртгэлээ явуулж байгаа. Тэгээ бүр энэ зарим спортууд дээр бол энэ төрлийнхаа энэ төрлөөр олимпиад бид нар орох ёстой гэд холбоод нь өөрсдөө мэдээлэл биднэрт өгдөг. Тэгээд тэдний өгсөн мэдээллээр бид нар дамжуулаад олимпийн олон улсын олимпийн хорооны бүртгэлөө нь явуул. Kind of зүгээр та нар баталгаажуулалт хийдэг байх. Баталгаажуулж хийж олон улсын олимпийн хороотой харьцах нь. Тэгээ олон улсын олимпийн хороо бол энийг зөвхөн олимпийн хороо л хийн. Одоо спортын яам юм уу төр засаг хийх юм бол энэ чинь хаартад авахгүй болчихно. Хаартны дагуу олон улсын олимпийн хорооны бүртгэлийг хийх тэр улстай байгаа байгууллага нь бол Монголын үндэсний олимпийн хороо. Тэгээд явхаар бид нар бас нөгөө хаартад дагаад одоо янз бүрийн холбоодуудын сонгуул Монголд хэд нөлөөлөд хэлэхээр энэ олимпийн хороо баг ажиллаа хийхгүй нь чи хэд нөлөөлж байна гэд. Тэгээ юун дээр би яг хуу илүү оролцсон бэ гэхээр 2021 оноос хойш нөгөө Monada гэдэг нөгөө антидопинг буюу энэ нөгөө тест хийдэг байгууллага нь манай Монгол улсад ер нь тестээ хийх чадхаа болоод байна. Мөнгө төгрөг нь байхгүй болоод байна. Санхүү байхгүй болоод байна. Тэнгүүд нэг гурван гэрээ байд юм байл л те. Monada, дэлхийн WADA тэгээд нэг олон улсын тэр нэг гэрээн дээр засгийн газар буюу улсын Monada-га дэмжих хэрэгтэй гэдэг. Тэнгүүд тэр хоёр чинь бие биелүүг ингээ хараа суудсан. Нэг нь болохоор та нарыг дэмжих хэрэгтэй ч гэсэн тайлангаа өгөнгүүд нөгөө хэд нь тайлангаа өгтөө бас ингээ нэг цаг хугацаанд нөгдөг ч юм уу. Тэр асуудлаас болж манайх 23 оны лөө 23 оны 9 сард 9-10 critical issue гарлаа танаа улсад гэдэг олимпийн аргаа бариад бичиг явуулсан байлаа WADA. За. Тэр нь танах Токиогийн олимпиас хойш төлбөр тооцоо сайн хийсэнгүй. Тэгээ одоо энэ 24 оны 1 сард орох юм бол та нарыг цагаан тугаар оруулна шүү. Тийм бол одоо улсын нэр дээр биш. Монгол тэнгуү чинь гайхах нь үстэй энэ ч юу болчих юм аа. Юун төлбөрийн тэр нь? Тэр нь зүгээр тамирчдын нөгөө олимпиад орох ч тамирчин нөгөө тест хийдэг төлбөрийн. За. Монголын Monada буюу Монголын одоо NATO гэдэг National Anti-Doping Organization гэж. Тэр байгууллага өөрөө төлөх ёстой. Тэр байгууллага гэхдээ төлөхдөө тэр мөнгөний дандаа улсаа шийддэг байсан болохоор улс өгөөч гэдэг. Нөгөө байгууллага нь тайлангаа зөв өгөхгүй байна гэдэг тэр үед нь улс нь өгдөггүй. Тэр хоёроос болж одоо тэр хоёрын тэр үйл ойлголцлоос болж Монгол улс одоо тийм асуудалд орох эрсдэл нь үүсэнгүүт олимпийн хороо орж ирж одоо төр засгийн байгууллагуудад нь та нар энийгээ ядахтаа бүр шууд солонгосын тэр KIST буюу Korean Testing Agency-д нөгчөөч. Тэгвэл бид нар Парис руу Монгол улсын туггүй төрийн далбаагуугаа орох гээд байна штэ. Ийм эрсдэл үүсгэж байна гэд 24 оны 1 сар хүртэл энэ асуудал байсан. Тэгээ бүр засгийн газрын хурал дээр орсон штэ. Би орж танилцуулаад тэгээд манайх цагаан тугтаа орох юм бол ер нь бол за энэ Орос Монгол хоёр цагаан тугтаа орлоо гэд юу ч болох байсан те. Монголыг бол янз бүрээр л ярих байсан баг. Дэлхийд даяар. Тийм за зүгээр далин шүү. Тэр лабораторийн манад бийж болдгоо юм уу? Тэр тийм өндөр өртөгтэй ер нь бол хэцүү байд юм билээ. Сая би WADA-гийн дарагтай саяхныг уулзахад бол лаборатори бол би тийм улс болгонд байдгүй. Маш хүнд байдаг. Хэцүү байдаг. Тэр яа тэгэхээр санаж нөө Netflix дээр ч л нэг Оросын нэг лабораторит дээр асуудал гараад нэг кино болсон шүү дээ. За би үзег юм байна. Тий. Тэгээд тэрнээс ч болж өөр нь Орос анх цагаан тугаар энэ төр орсон гэдэг шүү дээ. Өөртөө тэгэхээр лаборатори байгаа улс эрсдэлтэй. Яа тэгэхээр тэр нь ямар нэгэн юм нөлөө орох магадaltaй гэдгээр эрсдэлтэй. Тэгэхээр одоо бол манай Монголоос бол дандаа солонгост хийлэгдэг байсан юм байна. Гуравдагч нэг юм хамааралгүй хүмүүсээр шалгуулсан. Бас өндөр өртөгтэй гэж би ойлгосон. Өртөх нь өндөр юм бэл. Тэгэхээр бид нар олимпийн хороо бол яг ийм амар асуудалтай хүртсэний дараа л орно гэхээс одоо саксны холбооч гэсэн хоёр байгууллага болчвол за танах тамирчин чинь ингээд тэмцээнд юм уу олимпиад орж чадахгүй боллоо шүү гэх юм бол бид нар орж ирнэ. Олимпийн хорон дээр бичиг өгөөд олон улсын олимпийн хороо руу явуулаад дэлхийн холбоод руу явуулаад тэгэхгүй л ингээд юм болоогүй уучраа олох боломжтой байхад нь бид нар холбоодуудын асуудал болгонд ороод ах юм бол дараа нь ингээд нөө олимпийн хорооны ерхийлж байгаа хүмүүс тэрийг бас буруугаар ашиглах ч юм уу тийм эрсдэл үүснэ гэж боддог. За нэг юу вэ? Асуулт зөндөл байгаа л та. Гэхдээ мөнгөтэй холбоотой. Олимпийн хороо ер нь ийм ямар санхүүжилттэй яг одоо олимпийн хорооны хурал олимпийн хорооны гишүүн болох тэг ерөнхийлөгч болох энэ сонгуульт хэсэг нь бол нэлээд өрсөлдөөнтэй яваад байдаг. Тэгээд төр улс
бас энэ спортын салбарын нэлээд өрсөлдөж байгаа харагдаад байдаг. Ямар их ашиг энд байгаа болоод ямар одоо санхүүжилт юм уу тийм зүйл байгаа болоод энэ рүү өрсөлдөд идэв. Тэгээд их л хэрүүл дагуулах юм. Одоогор бол Олимпийн хороо төрийн тийм санхүүжилт байхгүй. Жилдээ бол нэг 125 мянгаыг Азийн Олимпийн зөвл 45 мянгаыг олон улсын Олимпийн хороо гэдэг ингээл нэг тиймэрхүү төсөвтэй нэмэх нь одоо түнш байгуул тий Америк доллар. Тэгээд түнш байгууллагууд гэдэг одоо сүүлийн 4-5 жил одоо манай өөрийн компаниуд E-Mart, Skytel гэдэг түнш байгууллагууд нэг жилдээ 50-100 сая ч юм уу өгөөд идэг. Тэгэд иймэр л юмар одоо манай 20 хүн ажилтны байрлагынхаа одоо урсгал зардал цалин малин. Тэгээ ер нь бол хүрдгүй зохион байгуулалтаа. Тэгээ Mongolia House гэдээ би сая Парист нөгөө санаачлаад бид нэр хамт хийгээ. Тэр нь өртгөн нь бол нэлээд өндөр болсон. Тэрийг бол бид нар бол өөрсдөө түнш байгууллагуудаас яг түрээс тэр La Villette паркийн бүх төлбөр мөлбөрийг одоо баг тэр төрөгийг бид нар өөрсдийн хамааралтай компаниуд ч юм уу таньдаг компаниудаас одоо түнш байгууллага болооч гэж гуйж байгаа юм. Сүүлдээ бүр E-Mart, Macas хүртэл ингээд $150 million хүртэл ингээд түншийн хувьд өгөөд Mongolia House-ыг хийсэн. Харин тэнцээ болж байгаа соёл урлагийн арга хэмжээ элчин сайдын яамнаас дэмжиж байгаа юмнуудыг бол нийслэл буюу соёлын яам хоёрыг сайн дэмжсэн. Тэгвэл тэр бол мөнгө нь бид нараар ерөөсөө орж гараагүй, дамжихгүй. Тэр бол яг л тэр зорилттой юмдаа л явна. Тэгэхээр Олимпийн хороо бол яг одоо төрийн бус байгууллага гэдгээр хандварл буюу түнш байгууллагуудаар л ингэж хамтарч ажиллаж байгаа мөнгөн дээр явна. Олон улсын Олимпийн хороо Азийн Олимпийн зөвлөлөөс өгж байгаа мөнгнүүдийг бол бүгдийг буцааж тайландаа өгдөг учраас тамирчид, холбоодууд одоо Монголд одоо энэ Олимпийн Fun Run гэдэг 6 сарын 23-нд эх 7 хоногт Олимпийн өдөр хийх гэж байгаа. Тэр нь бол одоо ингээл хүүхдүүдийг ингээл гүйлгээл подволкогол тийм арга хэмжээнүүдтэй л зориулж тайлангаа олон улсын одоо аудиттай байгууллагууд руу явуулдаг. Тэгэхээр бол бид нар бол ямар нэгэн тийм одоо төрийн төсвөөс ч юм уу тийм мөнгө авах боломжгүй. Авах юм бол харин олон улсын жишгээр яаж ямар хөтөлбөр дээр авах ёстой юм гэдгийг одоо бид нар судалж байна. Тэгэхгүй бол бас одоо ингээд дараагийн хүмүүсүүд нь дандаа ингээд компаниудаас гуйж яснаас бас өөртөө гэсэн юм нэг хэрэгжүүлэх боломжууд гарах хэрэгтэй. Тэрэн дээрээ бас ингээд биеийн тамир спортын хороотой хамт ажиллах хэрэгтэй. Одоор бол биеийн тамир спортын хороотой ажилтдаг юм гэх юм бол одоо хувцсан дээр л ажиллана. Олимпийн тамирчдын хувцсан тэрийг бол одоо яам юм уу? Биеийн тамир спортын хороонд шийддэг. Яагаад тэгэхээр тэд нар чинь шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд орчдөг. Тэгэхээр Олимпийн хороо бол яг хувцсны санал гаргана. Гэхдээ бид нар мөнгөний гарах бас чадамж нь байхгүй болохоор ингээ эрхээ шилжүүлчихдэг. Биеийн тамир спортын хороо. Тэгэхээр улс өөрөө гаргах нь шүү дээ. Улс өөрөө сонгоод өөрөө гаргаад. Тэгээд яг заримдаа бид нар баг төсөвтэй нээлтийн хувцас ч юм уу те нэг 10-20 хүний нээлтийн хувцас тэрийг бол яаж иж байгаа түншийнхаа хүрээнд ч юм уу босгоод тэг өөртөө хийчихдэг. Тийм жижиг наадмууд дээр бол. Тэгээд хүмүүс яг энэ хардлагал байгаад би ч гэсэн дотроо олон улсаас санхүүжилттэй нэлээ одоо юу гэдэг дансан дээр нь олон мянган доллар ороод ирдэг болохоор энэ рүү өрсөлдөд идэм байна да гэдэг хардлагатай байсан. Зүгээр энэ хардлага хизээ юунаас үүссэн бэ гэхээр хөл хөмбөгийн холбоо ч өөрөө олон улсаас маш хэмжээний мөнгө оруулж ирээд үрдсэн байсан гэдэг батлагдаагүй. Би бол энэ бол амд амц яриа. Тэгээ нөгөө өмнөх ерөнхийлөгч нь нэг хамар өлөөдөө очтой хүн байсан шүү дээ. Гамболт гэж хүн байсан. Тэгээд тухайн хүний үед л олон сая доллар бараг стадион дээр бариулахаар хэмжээний бишээс өөр гамболт байсан байгаа. Тэгээ хамар биш өөр хин мөр гамболт гэдэг. Би тэр үед байгааг болохоор сайн мэдээ. Энд чи олон жилийн өмнө үү? Одоо 10-аад жилийн өмнөх юм. Тэгээд яг тухайн үеэс л мөнгөний чимээ гараад ингэдэг гэн тэгдэг гэн гэл эн чинь мэдээлэл ил байгааг юм чи бид нар спортыг зүгээр болж байгаа тэмцээнээр л харчдаг. Түүнээс сааталт нь зохион байгуулалттай холбоотой зардал дээр нь харддаг юм чи. Тэгж боддог байлаа. Тэгэхээр үгүй юм байна шүү дээ. Би бол одоо Олимпийн орооныхоо өмнөөс л ярьж байгаа ш тий. Одоо тэр Азийн Олимпийн зүйл олон улсын Олимпийн ороодын өгдөг юм нь бол яг одоо ингээл жишээлбэл одоо Милан Кортиногийн өвлийн Олимпиад орох гэж байгаа шанстай 8 тамирчин сонгоно. Улиралдаа одоо нэг 2-3 мянган доллар ч юм уу тамирчтай өгнө. Тэрийг бол бид нар дамжуулж өгнө. Яг тамирчтай ирсэн мөнгөний шууд өгөөл тэр тайлангаа буцаагаал явуулдаг. Тэгэхээр яг юм хөтөлбөрүүд байдаг байхгүй юу? Одоо тамирчдыг дэмжих хөтөлбөр, спорт холбоодуудыг дэмжих хөтөлбөр гэдэг. Бид нар бол волейболын холбоог нэлээд сайн 21-2 онд дэмжиж байсан. Одоо чөлөөттэй ажиллаж байна. Ингээ холбоодуудаа бол бид нар чадхаараа дэмжиж олон улсын хөтөлбөрүүдийн ингээд DNS гэдэг систем дээрээ ингээд холбоодоос өгсөн хүсэлтийг бид нар оруулж өгөөд тэгээд батлах юм бол тэр хүсэлтээр нь дагуу бид нар дамжуулдаг. Хөл өмбөг юм уу одоо волейбол ч юм уу бусад холбоод
дэлхийн холбоодоос ямар мөнгө авдгийг бид нар мэдэхгүй. Яа тэгэхээр олон улсын олимпийн ороо дамжихгүй шүү дээ. Дамжихгүй болохоор олимпийн. Тэгэхээр дэлхийн хөлбөмбөгийн холбоо чинь мөнгөтэй холбоо болохоор FIFA айгүй л одоо арай өндөр санхүүжилт өгдөг байх гэж би бол ойлгосон. Тэрийг гэхдээ одоо тэр хүмүүсүүд өөрсдөө тайлгнах хэрэгтэй. Хөлбөмбөгийн холбоо нь бид нар ийм тэмцээн хийсэн, ийм талбай барьж өгсөн гэдэг. Тэнд нь бид нар ороо та нар яасан гэдэг хар бас нөгөө холбооны үйл ажиллагаанд нь хит орсон болно. Тэгэхээр харин дэлхийн хөлбөмбөгийн холбоо манай энэ Монголд байгаа хөлбөмбөгийн холбоо юу болохгүй наа. Та нар нэг санал өгөөч гэх юм бол бид нар хариулж болно. Тэгсээс бол бид нар дэлхийн холбоо руу одоо ингээл энэ манай Монголын холбоо болохгүй байна гэд алтан бичиг явуулах нь бас цохимжгүүлтэй. Яа тэгэхээр өөрийнхөө одоо холбоог ингээ асуулчвал хөлбөмбөг тэмцээнд орох боломжгүй болгоо ичнэ гэсэн үг байхгүй юу? Энэ бол одоо байгаа холбоог л одоо дүрм журмаа сайн дагаараа сонгуулаа номын сорн цагт нь хийгээрэй гэхгүй л бид нар одоо ингээд Монголд энэ холбоо болохгүй эсвэл энэ хүн болохгүй байна гэд эхлэхээр шүүх байгуулав шүү. Бараг бид нар бол нөгөө өөртөө нөгөө санал бодлоо илэрхийлээд ирж гин гэж ойлгох гээд байдیں۔ Тэгэхээр бид нар бол нэг тим юмнуудаас бас нэг жоохон ангид байх тийм бодлого барьдаг. Тэгээ түрүүний ярьдгаар зарим холбоодууд бол мэдээж нөгөө дэлхийн хэмжээний холбоодууд нь том төсвөтэй болохоор нөгөө улсад байгаа холбоодуудлаас тэр одоо ингээд хуваарлт юм шиг байна. Тэгэхээр тэр хуваарлтан дээр ямар хуу одоо холбоодууд нь яаж авт. Ер нь бол тэгэл том спортын холбоодууд дандаа л хангалтгүй байна. Энэ чинь бол нэг тодорхой хэмжээнд дэмжлэг болдог. Тэгснээс бол ингээд компани төр засгаас ингээд байнгын л юм хүсэлт гаргаад гуугаал явж яадаг л да. Тэгээд энэ олимпийн хорооны эргэлж юм уу тэргийн дэд эргэлжүүд бол одоо маш тийм спортын сэтгэлтэй хайртай тамирчнаа дэмжиж гисэн Монгол улсад спорт хөгжөөсөө энэ тэмцээнийг Монголд аваад ирэх гэсэн. Одоо ер нь бол баг л юм legacy буюу одоо энэ юмд одоо өөрөө бүр ингэ сэтгэлээсээ байж ижил хөгжүүлэх тэр нэр төрийг одоо авч явах тийм хүмүүсүүд байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр тэр өрсөлдөөн бол би бол одоо олимпийн хорооны нэг тийм мөнгө төгрөгийн хойноос биш байх гэж боддог. Одоо өрсөлдөж байгаа хүмүүсүүд бол дандаа би энэ спортод ийм их юм хийцэн. Одоо энэ улсынхаа олимпийн хороонд ийм юм хиймээр байна. Энэ спортыг ингэж хөгжүүлсэн, энэ спортыг ингэж дэмжсэн. Дэлхийд би бас Монгол улсынхаа олимпийн хороо төлөвлөлөөд явмаар байна гэдэг. Энэ бол зөвхөн нөө тийм нэг мөнгө төгрөг юм уу, юуны төлөө одоо ганц албан тушаалч юм уу биш. Яг тэр чиглэлээрээ явсан хүмүүсүүдийн одоо оргил гэх юм уу да. Тэгэхээр нөө би нөө залуугаараа олон улсын олимпийн хорооны гишүүн болцсон болохоор одоо намайг чинь 2020 он гэдэг чинь 34-тэй байхад олон улсын олимпийн хорооны гишүүн болоод Азаас одоо тийм нэлээд залуудаа орсон гишүүн гингүүт нь олимпийн хорооны эргэлж хийх тийм бас тийм юу байсан. Одоо энийг уялдуулж хийх юм бол Монгол улстай том юм хийжлэх юм байна. Залуучдын олимп хийжлэх юм байна. Стадион хийжлэх юм байна. Шинээр хөгжиж байгаа спортын төрлүүдэд дэмжиж одоо ингээд явуулах юм байна гэдэг энэ бол том одоо платформ буюу философи баг гэж бодлоо. Одоо энэ бол одоо өөрийн гэсэн бодлогыг ингээд спортоор дамжуулж хэрэгжүүлж болох. Тэгээ энэ спортыг ингэж хөгжүүлж болох юм байна шүү дээ. Энэ хүүхдүүд e-спортоор ингэж хичээллэхийнхээ хооронд ингэж хичээлж болох юм байна шүү дээ. Ингэж бодлогын төвшөнд бас ингэж нэг том байр суурь гаргах тийм платформ юм болов уу гэж боддог. За Батшгийг яг олимпийн орооны ерөнхийлөгч болсон. Тэгээ араас нь зүгээр чамайг хувийнхээ үед мэддэг. Гэхдээ нөгөө ажил нь хүмүүст ил биш. Би бол яг спортын одоо гэр бүлд өссөн учраас энийг их өнөөдрийг хүртэл айгүй ойрхон байдаг учраас айгүй ойлгомжтой салбар л та. Тэгээ би чамайг яагаад спорт руу одоо өөрөө энд хүний цаг чинь хязгаартай шүү дээ тий. Яагаад энэ энергийг бас зарцуулаад байдгийг би бас ойлгомоор байсан. Тэгээ ойлгохын тулд хоёулаа жоохон буцъя гэж бодлоо л да. Баг багтаа чи Америк руу явж сурсан байдаг. Тэгээд Америкт боловсрол эзэмшигчтэй Америкийн өөрийнх нь тогтолцоо нь хүнийг яаж хийж байгаа нэг спорттой уулзуулад нэг юм спорттой уялдаатай явуулаад байдаг тий. Тэгээд тэр нь угаасаа ингээд өөрсдийнхөө системд байгаа хөтөлбөрийн нэг том цөм хэсэг юм шиг байна. Тэгээ нэг үндсэн том дөрвөн спорттой тэгээ хүний амьдрал нэг бол спортоор хичээлж нэг бол үзэж гин гээд. Тэгээд амьдралынх нь аль нэг хугацаанд заавал спорт байгаа. Тэгэд би чамайг буцаагаад явхад хизэнээс чи яг спортыг салшгүй нэг хэсэг болгосон бэ. Тэгээ өөрөө ч гэсэн спортоор хичээлж байсан. Тэгээ энийг нэг ярьж өгөхгүй. Би бол ер нь сагсаар одоо 6-7 лотоогоос бол тоглолдог байсан. Одоо өвөмийнхэн гадаа түрүү ярьдаг нэг акухотой манай бас нэг имэд нөгөө дээрээ бас байдаг хажуудлын хайлын идрээгээд одоо өндөр идрээгээл байдаг шүү дээ. Эди битэр чинь байнгас идэр ууган гам бат. Идэр ууган.
Тэгээ битэр чинь бүр ингээ саксны карт ягаал сакс тоглоол. Энэ 94, 95 ингээл ер нь бол 93-аас эхлээл тэгэл байнгын сакс өдөржин шинжин тоглоно. Тэгээ бас тэр үед ягаад саксанд орсон бэ гэхээр манай аа бас амар их сакс тоглодог байсан. Тэгээ өөрөө Алтай бүрэгдүүд гэдэг багийг үүсгэн байгуулад Алтай трейдинг, Алтай холдинг гэдэг Алтай трейдинг гэдэг компани 91 онд байгуулагдаад Алтай Кашмир, одоо Чингис Цочд буудал гэл олон компаниудтай тэгээд Алтай бүрэгдүүд гэх баг нээсэн юм шин 90 онд. Тэгээд би нөө сандын жоохондоо ингээд 10 марвтай 8 9-төг ингээд 6 дахь тоглогчоор их тоглоно. Лигийн эдтэй. Алтай бүрэгдүүд эд чинь бэлтгэлээ штэ өдөр болгон. Тэгээ бэлтгэл дээр нэг аав энэ төр хаяа очиж тоглох нь би байн хамт очиж тоглоно. Тэгээд би нэг жоох хөөхт юм чи 6 дахь тоглогч гээл. Тэгээ хаяа нэг 3 шидчихээл та хаяа төмпөнтөнд хаяа дийлэхгүй юм чи. Тэгээ тэр үед тоглосоор байгаад ер нь саксандаа нэлийн гайг болцсон. Тэгээ 97 онд Америк руу ээжтэйгээ нүүхэд нөгөө 11-тэй байхдаа би 10 жилийн 2 дугаар анги лөө 2 дугаар ангиас баг яваад тэгээ Америкт нөгөө нас нь 2 жилээр урд явдаг болохоор 10 дугаар ангиар Монгол төгсдөг бол тэнцээ чинь 12-оор төгсдөг систем л оронгуудаа 2 руу 3-аас шууд 5 руу ороо тэгээ явцсан. Тэнгүүд ESL гээ сургуульд анх явсан. Тэр нь болохоор English as Second Language гэдэг англи хэл байхгүй хүүхдүүд ер нь жоохон англи хэлээр сайжруулах юм нэг хөтөлбөрт явуулаад тэгээд 97 онд анх очихдоо тийм нөгөө гадаад найзуудтай болохын тулд саксаар л дамжиж танилцсан. Тэгэл сургуулийнхаа саксны талбайтай л байнг өдөржин баг хичээлгүй үедээ ингээл гараал нөгөө завсарлагааны цаг магаараа завсарлагаагаараа гарч сакс тоглоод найзуудтай болол. Тэгж явсараад ер нь саксанд нэлээд орсон. Тэгээ хоёрт нь тэр үед чинь Майкл Жорданыг бид нар их үзнэ. Чикаго Буллс гингүүт л одоо нөгөө хоёр л юм байдаг байсан. Нэг Алтар царайт гэдэг нэг кино байдаг байсан. Нөгөөдг нь Чикаго Буллс тоглохоор нэг автобус баг явахгүй болоод ч юм шиг тэгэл 40 байхад бид нар чинь гадаа тоглож байгаа л за Жордангийн тоглолт гэнээр баг имээ хүртэл хамт үзээ сууж идэг тийм нэг үе байсан. Тэнгүүд би чинь нөгөө Майкл Жорданыг шүтэж өссөн. Чикаго Буллс гэл Seattle Supersonics Sean Kemp гэл. Тэгээд сакс ер нь байнга үздэг байсан болохоор Америкт ч бол Seattle-д очивол саксаа тоглоод хаяа бас Seattle Supersonics-ыг тоглолтыг үзэл. Тийм амар гоё санагддаг байсан спортоор дамжаал. Найзуудтай болоод. Тэгжээж л энэ бусад спорт л ер нь бол анх бол саксаар л гэж орсон. Тэгээд би чамайг санаад байна. Чикагогийн сургуулийг төгссөн шүү дээ. Их сургуулаа. Тэгээд тэндээс Луул Дэнгийг Монголд нэг удаа авчирдаг үстэй. 13 14 онд. Би чинь 2005 онд Чикагогийн их сургуульд орсон. 10 жилээ төгсөөд 2005 оны 8 сар вэ 9 сард. Тэгээд тэр жилийнхаа зуны дадлагыг би зуныхаа амралтаар нөө эхний 1-р курсгээд Лондонд очиод манай тэр хавьд чинь бас нэг таньдаг ах дүүнер мөнөр бас ингээд сургууль мөргөлгээд зуны дадлага мадлага би нэг очиж London School of Economics би нэг ангид сурсан. Нэг зуны анги гээд тэр үеэрээ нэг манай нэг таньдаг найз ингээд орой гарах уу энэ төр гэж ятсан чинь нэг лаунж клабд ороод тэгсэн чинь Луул Дан гэдэг нэг би тэр үед чинь сайн бас мэдхгүй дөнгөж руки байсан юм байл. Тэгээ Чикаго Буллс би энэ жилээс ингээд илүү тоглолоод одоо руки байсан жилээс ингээд илүү болох байхаа энэ тэгээд бид хоёр нэлээд юм ярьсан. Яг тэр нөө дипломатуудын хүүхдүүд гээд манай аав чинь гадаад яамны дэд сайд 2000 оноос 2004 онд байсан. Тэгээд яг үйлдвэр худалдааны сайжруулалтыг сайд хийжсэн. Тэгээ би 5 онд тэгсэн Луул Дангийн аав чинь бас нөгөө Саут Суданыхаа элчинч байлоо. Тэг дээр үед байдаг гэж ярьж ирсэн. Америкт хөө? Англид. Англид. Тэгээд нэг манай нэг найз та хоёр ер нь юм нэг жоохон дипломат гэрүүлүүд юм уу та нар танилцаад Чикагод ч гэсэн хоёулаа байгаа юм байна тэгээд танилцуулаад. Тэгээ 2006 оны 2-р курсээсээ 9 он 4-р курсээ төгсдлөө ингээ 3 жил бараг Луултай хагас сайн болгон видео геймс FIFA тоглоол, ширээний теннис тоглоол гэрт нь очиж тэр чинь NBA-ийн тоглогч юм чинь би чинь гэрт нь очих амар дуртай. Хагас сайн болгонгод л гэртээ байна уу гэж байгаа л. Тэгээд баахан дүүнэр ах нар нь байна. 2 3 Аквэ, Ажо гэдэг нэг ах нь дүүн Аквэ гэдэг. Тэгээд нэг Адам Андре гэл бидний нэг групп одоо фракц гэх юм уу да нэг 5 6 бид нар тэгэл гэрт нь яаж байгаа л тоглож байгаа ширээний теннис юм уу FIFA тоглож бол оройдоо бас гарна. Залуучууд юм чинь. Тэгээд шоудноос хаяа.
Ер нь бол нэлээд шууд. Цаа чи сургуульд сурж исэн юм уу? Чикаго Булс тоглож байсан. Зүгээр л зөвхөн тоглож исэн үү? Рукигээр 2005 онд орж ирэл. Тэгэл 6 оноос эхлээд нэлээд сайжирсан. Гол тоглогчдын нэг болоод тэгсэн шүү дээ. Тэнгүү чин 6, 7, 8 онд чин бид чин Чикаго тэр аваараа бас сургуулийнхаа хажуугаар бич тэр хэдтэй байнга л уулзаал. Тэгж явсараад одоо 9 он төгсгөд маань миний Чикагогийн их сургуулийн төгсөлтөн дээр ирээд гэрийнхэн бүгд л ирсэн л да. Одоо дүүнэр энэ. Тэгэхэд лувал ирээл ер нь бол ингээм амар ойрхон гэр бүлийн буюу одоо best friend-ууд гэж ярьдаг тийм найзуудын хэмжээнд очсон. Тэгээд Монголд нэг очно гэсээр гал 13 билүү 4 онд нэг ирдээ. Энэ наадмын үеэр нэг урьдсан. Тэгээд ер нь бол лувалтай одоо ч гэсэн одоо байнгын холбоотой нэг 7 хоногт. Цаа чи одоо юу хийж байна? Цаа чи одоо Саут Сунтаны Саксны одоо холбооны ерөнхийлөгч болсон. За. Тий. Бизнесээ хийн, Майамид бизнесээ хийн, Лондонд их очдог гэж байгаа. Тэгээ Саут Суданд яагаад гэсэн бас л яг өөрийнхөө хоббигоор манай энэ улс хөгжих спортын боломж өндөр юм байна. Тэгээ сая Парисын Олимпиад анх удаага Саут Суданы Саксны баг нь орсон шүү дээ Олимпиад. Тэгээ би 2-3 очиж үзсэн. Бас тэр Саксныхан дэмжиж очиж уулзаж хамт тэнцээ сууж бусад багийн тэмцээнүүдийг үзэж. Тэгээ ер нь бол сая манай лиг дээр нэг тамирч ирлээ. Тэр тэгсээ Саут Судан биш уу? Биш үү? Маркус Казенс өөр Казенс биш. Акут гээд нэг тамирч. Тэр Саут Судан ер нь бол Саданил нэртэй л сонсогдсон тийм. Би бол тэгээд Лувалын дүүч Аквей гэдэг. Ер нь бол тийм Dinka tribe гэдэг байхгүй юу? Тэр tribe нь яадаг гэхээр дандаа нөө 7 feet буюу 2 м 10-аас дээш хүмүүсүүд төрдөг гэр бүлүүд. Одоо тэгээд дүүнэр нь баг 18 надаа нэг сонин түүх ярьсан Лувалын өөрийнх нь ярьж байлоо. Дүүн ярьж байлоо. Манай охин ингээд нэг дутуу төрсөн юм а гэж ярьж байхгүй юу? Тэр чинь 17 18 онд чинь манай охин дутуу төрөөд тэгээ ийм жоохон төрсөн энэ гэл ярьсан чинь манай Лувал манай дүүчсэн нэлээд дутуу төрсөн гэл хэдэн сар 2 3 сар тийм яваа юм. Тэгээ гайгүй жин нийт байсан гэж байна. 4-5 кг дутуу 2-3 сар дутуу төрсөн мөртлөө баг энгийн хөвгтөөс том жинтэй төрсөн байхгүй. Тэгэхээр тэр нөө Dinka tribe гэдэг нь бүр нөгөө цаанаасаа тийм нэг том биетэй бүгд л нэг 2 м 20 болдог дундаж тийм өндөртэй. Тэнгүү тийм бас өрмөц хүмүүс үтгэл. Тэгээд нөгөө алдартай бас NBA 1-2 тамирчин байдаг л да. Тэгээд тэдний ягаад чинь Луул нь бас нэг тийм нэг NBA тамирчид чинь нэг онгороо юм уу жоон тийм нэг шоу үзүүлэх туртай. Луул амар тийм нэг хамбал өссөн. Энгийн өөртөө нэг refugee буюу дөрөвчөөс одоо тийм гаралтай гэх юм уу аав нь дипломат байж байгаа буцаж ирсэн чинь хоёр Саут Судан, Норт Судан очиж дайн болоод тэгээд нөгөө refugee-гээр нэг хэсэг амьдсан юм бэл. Тэгж одоо энэ дайны үед дөрөвч болоод тийм амьдрал Египтэд амьдсан гэж байгаа. Тэгж амьдсан болохоор NBA-ийн карьерт очиод одоо ингээд бүр ингээд хөөрөөд ч юм уу онгороод байхгүй. Бусад тамирчдаас хамаагүй тийм нэг даруухан ярихад тийм нэг тийм энгийн хүн байсан. Бусдууд нь бол тэгэл би бол NBA-ийн тамирч ингээл одоо Чикаго Булс тэр үеийн зарим тамирчтай ингээл бид нар ч бас хамт гарна шүү. Тэгэхэд бол нэлээд онгороо. Derrick Rose чинь Derrick Rose байсан. Би бол MVP-ийн найр майр дээр очиж исэн. Тий. Тэгээд Derrick Rose бол ер нь гэхдээ бас нэлээд тийм бие байрсан ч юм уу тийм нэг жоохон нэг тийм онгороо байрны хүн биш байлээ. Жоохон introvert байх тийм. Introvert юм байна тий. Ер нь хараас нэг тийм гэж ажиглагтаад. Ер нь спорттой ойрхон явж байгаад яг гоо зарим нэг хүн бол спортыг өөрөө хэрэглээд явж идэг. Гэхдээ чи яг юунаас болоод спортыг хөгжүүлээ дээрэс нь яг бодлогын төвшөнд энэ одоо спортыг Монгол улсад энэ хэмжээнд одоо дутуу байгаа хэмжээг нөхөхийн тулд иймэрхүү зүйлс шаардлагатай байна гэд ийшээгээ орсон шалтгаан нь юу юм бэ? Бизнес спорт хоёр хослоод маш сайн явж байгаа жишээ нь баруунд бол байгаад байгаа. Гэхдээ манад одоо л үүсгэж дээ штэ. Гэхдээ энэ нь бодлого тодорхойлогч нарын дутуу байгаа асуудал юм уу эсвэл нийгмийн одоо байгаа үе дээр байж болох яг тэр зэг дээрэл байна гэж шаард юм уу? Чиний яг хувийн бодлын дээр. Яг хоо би бол нөгөө спортод юм сагсаар ингээд амар орсон өөрөө хайртай сагсан спортод бол маш их дуртай. Одоо ч гэсэн 7 хоногтоо 3 удаа тоглодог. Хууч алтаа мөрөгдөхтэйхэн хэдтэл тоглодог. Тэр үед чинь мундаг тамирчид байсан Батбүр байх гээл заяах гээл. Батбүр байх хүртэл одоо ингээд тоглоол явж байгаа. Тэгээд тэр үед ягаад одоо 15 16 оны ярихаас өмнө
яг хоо 8 оны олимпиад би нэг очиж ирсэн. Аав тэр үед яг хоо гадаад яамны сайд байхдаа олимпийн орооны дэд ерхийлж бас давхар байсан. Ер нь 2006 оны Азийн наадмын багийн ахлагч байсан ш Дохагийн. Тэгээ манай гэрийнхэн ер нь бүгдээрээ л ингээ спорттой ойрхон. Аав чинь чөлөөтийн холбооны ерхийлж 10 жил хийсэн. 90-ад онд яг хэцүү үед одоо Чингисийн бүх орлогоо баг аваад шууд чөлөөтөд өгдөг байсан гэж байна. Бараг чөлөөтийн холбооны ерхий нэрийн бичгийн дарга нэрэл Чингис дээр хэдэн хүн буусан байна, орлого нь хэд байна гэж айл аваад чөлөөтийн холбоонд аваач өгчдөг гэсэн гэж байна. Тэгэхээр тийм хэцүү үед бас чөлөөтийг дэмжиж тэгэж явсараад би ер нь нэг спортод ер нь их л ойрхон. Тэгээд 2008 онд Бээжингийн олимпийн 2 дахь хэсэг дээр нэрсэн. 2 дахь 7 хоног тэр би нөө эхний хэсэгтэр нь нөгөө 3 дахь курсын оюутан болохоор дадлага хийгээд Goldman Sachs гэдэг компани дадлага хийгээд Нью-Йоркод тэгээд 2008 оны 8 сарын одоо дундуурчлуу нэг сүүлийн нэг 3 4 хоногт онцлог олимпик гэж үзсэн. Анх удаага үзэж байгаа. Тэгээд Бээжингийн олимпийн хаалтыг үзэл олимпичд ийм агуу одоо соёл урлаг бүх юм байдаг ийм агуу юм байна да гэдэг. Чин 23 настай гэсэн үг байхгүй би чинь 86 оны гэхээр 22 настай. Тэгээд 2008 оны олимпик үзчихэд 2009 онд би чи их сургуулаа төгсөж байгаа. Тэгээ их сургуулаа төгсөөд Morgan Stanley гэдэг банкнд дадлага хийгээд ингээ явж хат Лондонд байсан. Тэгээ Лондонд байх чинь 12 оны Лондонгийн олимпик л байнга яриатай байдаг. 12 онд Лондонгийн олимпик болох чинь ингэж байна. Дуудлага хөдөлтаа ч юм уу нэг нөө лотери маягаар билетүүд өгч ийсэн. Тэгээ би чинь олимпик үзхийн тулд тэгээ лотерид нь тэр нэр мэрээ өгөөл Лондонд ажиллаж байсан болохоор янз бүрийн юмд нь apply хийгээл аппликейшн өгөөл. Тэгсэн чинь яг 2011 онд би нөө Харвардд явах болцоход болсон үед лотеригээр та ийм билетүүдэд хоцсон байх шүү мөнгө төлөөрэй гэд нөгөө хаалтын билет, бокс, бүхэл баг 10-аад билетийн тийм тэмцээнүүдийн юг ялцсан байсан. Тэгэхгүй л дээ чинь билетээ шууд зарахаар ингээл дороо дуусчихна гэдэг лотери системээр яваад байсан байхгүй. Тэр бас их зүйл юм билээ. Тэнгүүт тэр билетүүдэд хадгалж байгаа л би ч за 12 онд Лондонгийн олимпик гэж үзэндээ гэл. Тэгээ 11 оноос магистраа хийж явж байгаад 12 оныхон 100 яг Лондонгийн олимпик бас бараг л бүтэн талын бол ингээд 7 хоногийн бол үдсэн. Тэгэл юу нэгэл олимпик сонирхол үзэл ер нь бол гэрүүлэн ингээл олимпийн манай Skytel гэдэг одоо бид нар байхгүй болсон л доо Skytel. Гэтэ өмнө байдаг байхдаа Skytel бол байнгын олимпийн түнш байдаг байсан. Тэгэл ер нь байнгын олимпийн спортуудтай ингээ ойрхон явц болохоор 12 оны Лондонгийн олимпик бас дахиад үзэж байгаа. Тэгэл энэ стенэр үнэхээр гоё агуу одоо ийм платформ гоё ийм арга хэмжээ биш шүү гэд. Тэгээд би чинь 14 онд Харвардыг төгсчөөд 1 жил ингээ бас нөө гадаадд ажил хийнэ гэж явж байгаад тэгээ 15 онд Монголд ирж Алтай холдингийнхаа тууцын дарга Skytel-ийн тууцын дарга энэ гэж ажлуудаа ингээ аваад гэр бүлийнхаа компаниудад ингээ удирдлага нь ороод ажилласан. Тэгээд тэрнээс хойш яг E-Mart яг дөнгөж эхлээл барилга нь явж байсан хэсэгтэр ирээд тэгээ ер нь спортод ийм дуртай манай бас Харвардын нэг ангийн хүүхэд байсан яг олон улсын олимпийн орооны удирдах зүйлд тамирчдын комиссийн дарга гэдэг. Тэр үед тэгээ намайг нэг сурж яхад ийм хуралд ингээ хамт явах хүүхэд зарим хурал хамт явчихдаг. Тэгээ бас 1-2 олимпийн орооны найзуудтай байсан болохоор энэ олимпийн хурал гэж ийм гоё байд юм байна гэдэг. Тэгээ 15 онд эхлээд гишүүн болчтой үстэй. Олон улсын олимпийн орон. Тэгээ би 15 онд ирээд Монголын нэг спорт дээр ч гэсэн ингээд дэмжиж ямаар байна. Холбооны спонсор болоод юм уу, түнш болоод юм уу, дид эргэлж юм уу болоо яваа гэсэн чинь сакс хил амтай байсан тэр үед 15 16 онд. Тэгээ бусад спортууд л хит том одоо чөлөөт юм уу, бокс ч хит том өндөр зардалтай. Тэгсэн хань олон улсын нэг бадминтоны тэмцээн Монгол улсад авцсан байна гэнгүүт би чинь бас жоохондоо нөө бүх спортод тоглодог байсан. Нөө саксныхаа оф сизон гэж ярихаар нөө зуны цагаар нэтэр юу хийж бэлтгэлээ хангах уу гэхээр бадминтон тоглоно, бейсбол тоглоно, ширээний теннис тоглоно. Тэгээд 100 ч гэсэн цуслан дээр ингээл агарын теннис тоглодог шүү дээ. Тэнгүүд бадминтон гингүүт нь яг бос наа ч бас сонирхолтой ингээд. Тэгээ ер нь бол бадминтоны спорт нь 15 оны олон улсын тэмцээн авцсан. Тэгээд нөгөө миний түрүү хэлдэг улсын шигшээ ч юм уу олимпиад ордог спорт нь яг тамирчин Монголоос ордог биш бол ямар ч дэмжлэг байдгүй улсаас. Тэр бол бас би бол бас нэг одоо хэцүү болохгүй байгаа юм. Яг олимпиад орох боломжтой спортууд бас ингээд дэмжих хэрэгтэй гэж боддог. Гэхдээ тэр бадминтон бол яг ингээд дэмжлэг байхгүй
яг эргэлж нь хүртэл буух гад байж исэн үе байсан. Тэгээ энэ холбооны тэмцээний олон улсын тэмцээг хийгээд өгөөч энийг баг Чингис дээр олон улсын тамирчдын буулгах хэрэгтэй, заалны түрээсийн мөнгө хэрэгтэй баах юмуд байсан. Тэгээ тэрийг нь бүгдийг нэмжээд тэгсэн чинь тэр хурлынх нь тэр тэмцээний дараа намайг өөрөө ер нь залуу хүн спорт дэмжиж бол энэ спортыг ер нь жоох аваа яваач. Бид нар бол үнэхээр дийлэхгүй байна. Энэ санхүүгийн ч дийлэхгүй байна. Олон улсын харилцаа энэ ч дийлэхгүй юм чадхаа боллоо. Тэгээ өөрөө аваа яваач. Тэгээ би 2015-6 оны үеэр бадминтоны холбоонд ерхийлж болсон. Тэгсэн тэр үеийнх нь ерхийлж чинь галаа гэх нэг ах гал бодрох гэдэг. Тэр ах болохоор би олимпиад үзчихмээр байна. Рио руу явмаад ирмээр байна. Би олимпианы гишүүнээ Риогийн дараа өгье гэсэн. Тэгээ уул нь бол спортын олимпийн спортын төлөөлөл болох юм бол ерхийлж болох юм бол олимпийн Монголын үндэсний олимпианы гишүүн болох хэрэгтэй. Тэгэхээр би тэгөөд та тэрийгээ үзээд жилийн дараа тэгээд би олимпианы гишүүн болоход асуудалгүй гэдэг. Тэгээ 16 онд олимпианы гишүүн болоод Монголын үндэсний олимпиад. Тэгээд нэг жил ингээд бадминтоны хурал олимпийн 1-2 тэмцээн уралдаан энэ төргээд хурал муралд явж байгаад 17 оны 3 сард ер нь удирдах зүйл нэр дэвшгүүгээд санал тавихт нь дид ерхийлж шидүүн байт ингээ би ч бас залуу юм болохоор бас жоохон амбицтай тэр үед одоо ч байдаг л хэл. Тэгээд юун дээр шууд ер нь дид тэнцвчийгээд тэгсэн за ер нь хэцүүтэй гэхдээ яг хоёр дахь дид дээр гарч магадгүй байна. Бүгдээрээ тэг яг хоёр дахь дид дээр дэмжээгээд. Тэгээ явсан чинь санал хураалт явал баг хамгийн их санал аваад тэр үеийнхээ олимпианы ерхийлжээс их санал аваад заагаад байгаас тэгээд тэргүүн дид болчихсон. Яг тэр хамгийн их дид ерхийлэгчдэр явуулсан сонгуулийн санал авсан хүн хамгийн их авсан тэргүүн дид дараагийнх нь дид гэдээ явчихсан. Тэгээд тэргүүн дид болоод тэгээ 17 оны 3 сарын тэр сонгуулийн өөр амьсгалаас гараад 17 оны 5 сарын дэлхийн бадминтоны холбооны сонгуул дээр очлоо. Ер нь ягаад дэвшиж болтгүй дэлхийн бадминтоны холбооны удирдах зөвлөлд дэвшээд. Тэгсэн дэлхийн бадминтоны удирдах зөвлөлд 20 хэдэн хүн байдаг. Тэрэн дээр тэгсэн чинь нэг Индонез найз яг Азийн холбооны ерхийлж байсан. Чи ер нь биднэрт хэрэгтэй юм байна. Наад чинь банк санхүүгээр ажилласан, Харвард төгссөн. Ер нь чи нэг ороод ирээч гээд намайг тэр листэндээ оруулж хагаад удирдах зөвлөлийн гишүүн болгочихдээ. Тэгсэн чинь нөгөө Монголд бас шууд олимпийн төрлийн спортын дэлхийн удирдах зөвлөлд орсон хүмүүс бас нэх байдгүй. Тэгээ орччингууд бас ингээд нэг жоохон ранкинг нь өсөөлөөсөн юм шиг. Тэгээд явж исэн чинь 18 онд ийм их дэлхийн бадминтоны хурлаараач Монголын үндэсний олимпианы тэргүүнд дээрэж тэгээ намайг тэргүүндэд болсны дараа заагаад дараах тэр үед намайг Токиогийн олимпийн багийн ахлагч болгочихсон. Одоо шеф де мишон гэж яг багийн ахалж ороод яг тамирчид нь юу хэрэгтэй байна, юу болохгүй байна, юу болж байна гэдгээ хурал муралтанд жил болох ингээл Токио руу очив. Тэгэж явсараад олон улсын олимпианы ерхийлжтэй бас ингээд танилцаад хурал болгон дээр ингээд мэдлээ дуулзаад явдаг болсон чинь 18 онд би нөө Японы олимпийн орны ерхийлэгч нь олон улсын олимпийн орны маркетинг комиссийн дарга байсан. Такида гэдэг. Тэгээд Такида сан буюу Томас Бах ерхийлэгч хоёр яг нөө комиссуудаа шийддэг гэх. Тэгээ 18 оны 8 сард намайг олон улсын олимпийн орны маркетинг комиссд оруулсан анх. Тэр нь болохоор нөгөө судалж байгаа ч юм уу, тест хийж байгаа ч юм уу, тийм нөгөө олон улсын олимпийн орны гишүүн болох магадaltaй ч юм уу, шанстай хүмүүсүүдийн ингээд нэг жоохон судалтай юм шиг. Ажил хийж үзэж байгаа. Тэгээд нэг 2 жил явсан чи ковидын үеэр 2020 онд бид нэр Солонгост гацсан байсан. Одоо найзуудтайгаа, их ойрын найзуудтайгаа, гэр бүлийн найзуудтайгаа тэгээд байсан үед 6 сард 20 онд Томас Бах ерхийлж олон улсын олимпианы ерхийлж. Чи ер нь бас нэлээд идэвхтэй байна. Бас Harvard ингээд технологийн бизнес хариуцдаг скайлэн тэр. Ер нь бол чамааг ингээд өдөрт зүйлийг юу л оруулах гэж байгаа. Би одоо за баярлаа тань маш их баярлаа гэж тэгэл өнгөрсөн. Тэгэл за ер нь шанс ямар ч юм бол тэгэл. Тэгсэн яг өдөрт зүйлийн хурлаар нэр орвол тэгээд олон улсын олимпианы гишүүний хурлан 7 сарын 17-нд 20 онд болж байгаа. Тэр нь би чинь нөө зүчгээд буудлаад шүү дээ. Нөө Солонгосоос ирсэн чинь 3-7 хоногийн карантинд хийцэн. Зарим нь бол яг хөө энэ карантинд ороогүй энэ бат шиг зэлмүү гараад явчлаа да гэл яар. Бид нар чинь бол 6 баг нотолж байгаа юм чинь тэр чинь өдөр болгоо ингээл карантинд байгаа л 3-7 хоног яг л бүх бусад хүмүүс шиг л адилхан байхад тэгсэн надлаа нэг хүмүүс Twitter дээр бичиж байгаа тэр өөрөө энэ карантинд байхгүй л бах та гэл. Тэгэхээр би зүч буудлынх нь цонхоор нь зураг дарсан чинь нөгөө тийм байна.
Наа чи надаа бас яг надаа нөгөө талаас харагдчихээн гэсэн. Бас нэг хүн карантинд ирцвэл намайг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэгж итгэж байгаа нэг тухайн үед нь балаа юм бол. Тэгээд 7 сарын 17-нд би тэгээд олон улсын олимпийн оны тэр сешн чуулганаараа гишүүн болоход тэр зүч буудлын өрөөнөөсөө логин хийгээд Zoom хийж тэгж гишүүн болж байсан. Одоо тэгээ бараг 5 гаруй жил болчихлоо. Тэгээ 22 онд Монголын үндэсний олимпийн оны ерхийлж бас. Чиний үндсэн мэргэжил болохоор юу юм бэ штэ? Санхүү эдийн засаг. Тэгээд Harvard-ийн магистрч нь болохоор бас бизнес MBA, Masters in Business Administration. Тэгээд за спортыг нь бол би сайн ойлгочлаа. Сая Skytel дурддагдаад байна л да. Тэгээ би сая одоо угаасаа энэ салбарт байгаагийг асууя гэж бодлоо. За манай юун дээр манай бизнесийн салбар дээр болсон том exit-үүд үү штэ тий. Тэрний нэг нь болох бах. Ер нь компаниуд хөрөнгө оруулалт хийгээд бизнес авч явж байгаад дараа нь бизнесээ худалдаад гардаг. Тэгээд яг гоо эн чинь бас бизнесийн бас том хэсгүүдийн нэг штэ тий. Хизээ яаж тухайн бизнесээс гарч байна вэ гэдэг нь. Skytel-ээс гарах болсон үндсэн шалтгаан юу юм бэ? Ер нь бол манайх Alta Holding гэдэг компаниараа 50%-аар сүүлийн 10 хэдэн жил явцсан. Тий. Шунхлаа гэдээ бас 50% компани байгаа. Тэгээ ер нь бол энийгээ сайн хөгжүүлэх юм бол нэг талдаа гарыг гэдэг тийм бас яриануд явсан. Одоо сүүлийн 1-2 жил. Яагаад тэгэхээр аль нэг шийдвэрийг ингээд нэг нь гаргахаар нөгөө тал нь ийм нэг санал байна. Huawei-г сонгоё гэхээр ZT-г сонгоё гэл нэг хоёр эсвэл энэ CEO-г сонгоё гэхээр энэ CEO-г сонгоё. Тэгэхээр ер нь энийгээ энэ Skytel-а бодоод ирээдүгээ бодох юм бол ер нь нэг талдаа гарыг гэж бид нар бол одоо бацаан захиралтай ярьсан. Тэгээд бид үнэлгээгээ ер нь ярий. Тэгээ ер нь бол үнэлгээн дээрээ тохирохгүй байж байгаад энэ жил бол за аль нэг талдаа гарьяа. Тэгээ бид нар бас авах гэж бас судалсан. Миний хувийн бодол амар байсан. За. Тий. Аваад яг хуу ингээд технологийн салбартаа явъя гэж бас боддог байсан. Тэгвэл яг хуу манай e-mart ингээ хөгжөөд байна. Манай Alta Holding чинь манай одоо дүүнэр одоо бүгд гэр бүлийн компани болохоор ер нь e-mart-ыг дагсан үр зээлээ төлөө шинэ салбараа бодоод шинэ дагалдсан бизнесүүдэд бодох юм бол арай өргөөчтэй юм биш үгээд. Тэгэхээр наа чинь бас зөв юм байна. Ер нь телеком дээр Монголд одоо бас тий олон өрсөлдөгч байна. Тэгээд Skytel-ийг ер нь ингээд ирээдүгийг бодох юм бол нэг талдаа гарах юм байна. Тэгээд тэднийх бас нөгөө яг технологийн бизнес NTV энэ төрөг хөгжөөд явж байгаа том бас дагалдсан ингээ хамтрах боломжууд байна гэхэд экосистем бүрдээд байна. Гэхээр за гэрээний negotiation-д ороод тэгж явсараа сая 3 сар дууссан. Тий. Би бол Skytel-д бас байсан хугацаанд маш их талархдаг. Яагаад тэгэхээр энэ компаниас олон шинэ технологийн хүмүүстэй танилцсан. SkyGo гэдэг платформыг анх гаргахад нь манай одоо Батбаяр, Star TV-ийн захирал байсан, Эрка дид захирал байсан хоёр залуу маань можих тэр гурав манай одоо 3 найз юм. Тэр гурав ирээд 37 дугаар тооч гэдэг фантастик юм хийх гэдэг байна. Бид нар энэ Unitel-тэй хийх гэхээр манай бүх юмыг авчих гад эрх мэрхийг авчих гад байна. Skytel-тэй л хийчихье. Чи одоо энэ яаж дэмжиж явуулаач гэсэн. Яг манай Skytel-ийн групп дээр SkyGo гэдэг платформ гарах гэжсэн болохоор би энэ уялдах нь зөв юм байна гэдэг. Тэгсэн төсөвд нь яг бас хүрч чадахгүй байсан. Одоо бас фантастик хэлж байсан. Тэнгүүд Skytel ер нь 75% ч лөө 65% гаргая. Үлдсний хийг гаргах юм бэ гэсэн чинь одоо манай эхнэр өдөр нэг компани байгуулад энэ өөртөө гаргаад ийм гоё юм хийх гэж байгаа юм шиг. Unit Production гэдэг компани байгуулад тэгээд фантастикийн кинон дээр анхны амжилттай одоо хөрөнгө оруулалтаа хийжсэн. Тийм киноны төс дээр. Тэгээс SkyGo юм уу Sky Media байгааг бол би бол энэ салбарууд дээр ингэж одоо урлагийн хүмүүс юм уу кино тий энэ төрт орохгүй байх магадaltaй. Яг манайх Star TV байгаа л да. Тэгэхдээ SkyGo, Sky Stream одоо Sky Media энэ төргээд Skytel-ийн дэд үтсийг тойрсон энэ олон компаниуд би бол маш ирээдүйтэй гэж хардаг. Тэгэхээр бол одоо энэ Skytel дээр байгаад exit хийгээд явах нь бол бидний одоо энэ цаг хугацааны 50% ер нь шийдэх хэрэгтэй маань хоёрт нь ингээд илүү боломжтой бас бид нарт юмнууд байгаа болохоор одоо e-mart-ийн бизнесээ хөгжүүлээд шинэ салбараа барих бас ийм боломжууд байсан болохоор бас ингээд цаг нь таарсан болов уу гэж бодсон. Манайхаас ер нь гадагшаа гарах боломжтой хамгийн ойрын хугацаанд гарах боломжтой бизнес ер нь юу гэж хардаг вэ? Би бол яг уу
Кашмирыг бол маш тийм бас боломжийн яг уул уурхай бол мэдээж Монголын эдийн засагт одоо тий хамгийн том номер 1 дээр байс хിവэрэл байна. Тий байс хിവэрэл байна. Хоёрт нь бол яг Кашмирийн болов хөдөө аж ахуй юм болов гэж боддог. Имартаар ингээд янз бүрийн хурал муралд ингээд булангийн улс юм уу Катар матар энэ төр явхаар Монгол махыг их асуудаг юм байлээ. Танаа энэ мах чи их гоё шүү. Юу чин бид нар хүртэл ингээд загаж авдсан шүү дээ. Бэлчээр юм бах тий. Тэгэхээр ер нь бол энэ экспортлоо чацарган ч юм уу, давс ч юм уу ийм хүнсний бүтээгдэхүүн бол би бас маш боломжтой байх гэж боддог. Гэтэ яг Кашмирыг яагаад гэхээр дэлхийн одоо баг ноолуурын тий ноос ноолуурын юм уу Кашмирийн одоо ийм түүхийгээрээ 50% нь баг байдаг гэж би сонсоод байна. Хятад 40-50%, Монголд бас 40-50%. Тэгэхээр энийгээ дараагийн одоо шатанд нь жоохон боловсруулж агаад эцсийн хэрэглэгчлүүгээ гаргадаг болчих юм бол энэ бол маш том боломж юм болов уу гэж харж байна. Тэгэхээр би бол бас тэрийг бас сонирхож байгаа. Одоо яг үүндээ Кашмирыг сонирхож байгаа. Имартыга тойрсон бизнес гэдгийг сонирхож байгаа. Тэгэхээр кино контент сая манай нэг таньдаг найз илээд нэг Холливуудын продюсерийн компанид ингээ ажиллаад ерөнхийлөгч нь болсон юм байлээ. Тэгээ сая Туркийн нэг хүнтэй хамтраад Казахстанд кино олон ангитай кино хийсэн гинэ. За. Тэгээ тэр Турк хүн болохоор өмнө Ottoman Empire гэдэг олон ангитай кино Netflix дээр хийжсэн. Одоо Зүчхан буюу одоо тэр олон ангитай киног нь Казахстан сая хийгээд дууссан гинэ. Тэгээд тэрнийхээ параллел Монголд нэг тийм олон ангитай Netflix ч юм уу тийм кино хиймээр байна. Одоо чамааг бол одоо их сургуулиас ч юм уу бизнес сургуулиас ч таньдаг байсан үеэс ингээд Монголд таньдаг болохоор санал онол байна уу гэхээр нь би одоо энэ дээр бол хамтарч ажиллахад нээлттэй байна л гэсэн. Тэгэхээр би бол энэ кино одоо контент олон ангитай кино энэ төрт бас тийм дуртай байт. Бас олон улсын засаг үздэг өөрөө. Тий. Одоо бол байнга л тийм олон ангитай кино сүүлийн үед юу онгоц монгоцонд явж байхдаа үзэж байгаа. За ер нь бат шигтэйг нэлээд дэлгэрэнгүй ярилцлаа. Хийж байгаа ажлыг нь сонслоо. Бараг л нэг юм юу ялна шүү дээ. За тайлангаа тавиадах гэж байгаа шил. Зүгээр одоо ингээд би чамаас сонсож байгаа хүмүүстээ зөвлөгөө болгож өгүүлмээр байна л да. Чи өөрийнхөө амьдралыг бол чиглэлээ харахтаа эдийн засаг бизнесийг сурнаа гэд нэг талтаа харцсан байгаа. Нөгөө талтаа болохоор спортыг өөрөө хэрэглэнэ. Дээрэс нь спортыг хэрэгэлдэг хүмүүсийг олшруулнаа. Ингийн тул би бодлогын төвшөнд нь орж ажиллая гэдэг. Тийм үндсэн хоёр чиглэлтэй яваад байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгээ үргэлжил яаж хийж яагаад спортоо хаяхгүй хэдий одоо манай улсын хөгжлийн энэ үе дээр спорт хөгжүүлэх гэвэл хин нэг нь илүү санхүүжилт өгжиж явж байгаа үе дээрээ л байна л да. Тэгэхгүй нөгөө нэг бизнесийн спорт нь өөрөө өөрийгөө одоо амьдруулдаг тийм горим руу орж байгаа хэсэг нь дүнгэж эхэлж байна те. Сагсан бөмбөгийн холбоолын нэг одоо амжилттай явуулж байгаа шиг байна. Араас нь уйлвал орж ирэх байх. Түүнээс бусд нь бол эдийн засгийн өнцгөөс харах юм бол цэвэр зардлал болоод байдаг шүү дээ. Сая улс нэг хууль батлаад 1% буцаан олголт хийнэ гэдэг бол үнэхээр одоо байж болох. Цагаа олсон зүйл боллоо. Тэгээ ингээ харахаар би чамаас нэг юм одоо амьдралын нэг юм жишээ горим гэх юм уу? Тэ? Нэг талтаа хүн орлоготой байх хэвээр. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо мэдлэг hard skill-ийг үнэлүүлсэн те. Hard болон soft skill. Нөгөө талдаа өөрийгөө эрүүл болгохын тулд бас нэг зүйл хийх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ би зүгээр өөрийн амьдралаас ажиглаад тэрийг харлаа л да. Тэгээ энэ дээр ер нь юу гэж хэлмээр вэ? Залуустай хандаж хэлэх юм бол. Ер нь бол ямар нэгэн одоо амжилтанд хүрэхэд ч юм уу те. Өрсөлдөөн байдаг. Өөрийгөө одоо пуш түлхэж өгөх. Тэрийг бол би спорт гаргаж өгдөг гэж. Яагаад тэгэхээр дандаа өрсөлдөөнд байдаг. Одоо сагсаарчсан хожигдуул уурлаа, шарлал тоглодог. Тэгсэн мөртлөө бас багийн спортуудаар ингээд тоглохоор хамт олонтой ажиллаж сурдаг. Тэгэхээр энэ спортоор дамжаад ганц одоо зардал гэхгүй энэ бол одоо хувь хүний өөрийн хөрөнгө оруулалт гэж боддог. Багтай яаж ажиллах вэ? Яаж лидер байх вэ? Би ч бодно 10 жилийнхэн багийн ахлагч байсан болохоор саксны багийнхаа яаж багаа ахлах вэ? Яаж хожихын төлөө нэгдэж ажиллах вэ? Яаж одоо бэлтгэл хийж нөгөө хэдийнхээ урмыг одоо бэлтгэл хийхгүй ингээл нэх муу тоглоод ах юм бол бас тэгэл баг нь энэ ямар сонин хүн бэ гэл багийнхаа итгэлийг алдахгүй байх уу. Тэгэд ер нь тэр спортороо ингээд өөрийгөө хөгжүүлэх нэгдүгээр хөрөнгө оруулалт, хоёр дахь нь бол эрүүл байх. Одоо бол ингээл нэг би нэг зүгээр өөр дээр жишээ ярихад ингээл ханаа түрх гэж байгаа юм шиг
жоохон ингээл нэг ядруу байжал гинт нэг 2 цаг сарс тоглоод гараад ирэхэд маргааш баг зүгээр болчихдог. Тэгэхээр энэ бол цаанаасаа зүгээр ийм гэсэн үг. Спорт бол зүгээр л ийм. Ягаад тэгэхээр тархины ийм стрессээ дарна, биений физикал буюу биений ийм. Тэгэхээр энийг бол бид нар бол инсентив буюу одоо түлхэж өгөх хэрэгтэй гэж боддог улс бол. Яаж тэрийг одоо Аргентин билүү Чили билүү ингээд нөгөө хүүхэд нь сургуультай ингэж явах юм бол нөгөө аав ээжийнхаа өдөө аж ахуйн ажил дээр нь ажил туслаад сургуультай явахгүй болонгууд нь ингээд нөгөө сургуулийнх нь хүүхдүүдийн тоо багасаал, төгсөгчийн тоо багасаал гэдэг. Тэнгүүд улсаасаа дэмжлэг өгөөд за энэ хүүхд сургуультай ирээд суух юм бол ээж аав нарт нь ийм тодорхой хэмжээний татврын хямдрал ч юм уу дэмжлэг санхүүгийн дэмжлэг өгнө. Тэгэхээр би бол одоо энэ баг спортын баг дээр ч юм уу тий энэ ганц тэр мэрэгжлийн юм уу спортын холбоодуудыг дэмжихээсээ илүү яг тэр спорт клубүүд энэ төр ч юм уу ингээд хөгжүүлж байгаа тэр хүмүүс төр ингээд дэмжиж ажиллаад ээж аав нар нь бол тийм юмнууд төр нэлээд оролцоотой байгаад тий ер нь бол нэлээд тийм харагддیں۔ Одоо спортууд ингээд нэлээд хөгжиж ш жижигцэн энэ төр ингээд клубүүд нь ингээд хаасаагүй болчлоо. Манай бадминтон ч гэсэн одоо ингээд клубүүд нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр ер нь бол энийг ингэж яаж хөгжүүлэх үү гэдгийг бол би ганц тэр мэрэгжлийн тамирчин болох гэдэг хүүхдүүдийн дэмжлэг биш юм аа. Энэ бол улсын баг эрүүл байх тий хөрөнгө оруулалт юм аа. Эмнэлгийн цаг нь багасгах хөрөнгө оруулалт юм аа. Эдийн засгтаа тэр нэг хүүхдэд ингээл таниад түрэл ангийнхаа хүүхдүүдэд таниад өгчин гэртээ ирээл ээж аав нартай таниад өгчин тэр бол алдагдсан боломж гэж би бол харж байгаа. Яа тэр ээж аав нар ажилдаа явах болчих хүүхдүүдийн эмнэлгэл. Тэгэхээр энийг хэдэн хувийн спортоор дамжуулж өөрчилсөн сэргийлж болох вэ? Энэ амьдралын хэв маягийг спортыг болгох юм бол тэгэхээр тэр боломжийг нөхөхийн тулд яаж одоо төр засгийн дэмжлэг байх хэрэгтэй юм бэ? Тэгэхгүй бол энэ хүмүүс чи өдөржин шинжээ ажиллаад хоолны одоо цалингаа олох гол явж яхад юм те спорт дээр яах вэ гэхээр энийг яаж ингэж нэг хуваар болох хэрэгтэй юм бол гэдэг. Тийм одоо бодлого юм уу? Олон улсын тийм жишгээр л нэг судалгаа хийх хэрэгтэй юм шиг байна. Тий. Тэгжээж бүр үр дүнтэй харагдана шүү дээ. Тэгэхгүй бол одоогоор бол бид нэг за энэ эрүүл мэндэд сайн ч гэсэн яг өрөөгөөж ин яг мэдэхгүй. Тэгээ жилдээ 4 ханаад 5 ханаад үрдэг хүүхэд одоо 2 ханаад үрдэг болох юм бол тэр өрөөгөөж ин яг ингээ статистикээр гараад ирэх хэрэгтэй байхгүй. Юун дээр би нэг ам авчмаар санагдлаа. Зүгээр түрүүн яригдсан учраас залуучуудын олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Гэхдээ манайх нилээн дээгүүр явж байгаа гэд хэлсэн те. Энэний үр дүн буюу яг шийдвэр нь хизээ гарах юм бэ? Ер нь бол 26 оноос өмнө гарч байгаа. Энэ жилдээ нөө эх жилийн ихэн үе чуулганаар тий. Эх жилийн Милан Кортинад олон улсын олимпийн чуулган болно. Тэрэн дээр бараг гарч болох. 2 сарын өвлийн олимпийн үеэр. Нэг 4 жилийн өмнө гарч байгаа юм ба шүү дээ. Энэ бол 4 жилийн өмнө гарт. Тэгэхээр одоо харъя. Тэрийг харъя. Дээрээс нь өөрт чинь болон хамт олонд нь амжилт төсмөр өн энэ чиглэлд. Тэгээд Монголдо олимпийн олон улсын олимпийн хорооноос зохион байгуулдаг хамгийн том 4 зүйлийн нэгийг нь бүтээх бий болгох, тэгээд зохион байгуулах энэ түүхэн эрхийг аваасаа гэж хүсэж байна. Тэгээд тэрэнд нь амжилт төсмөр байна. За баярлалаа. Та хэд ч амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд цаг цаваа гаргаад мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Дээрээс нь маш олон зүйл хийж байгаа хүн завгүй байдаг. Тэгээд тэрэнд нь бас амжилт хүсье. За баярлалаа. За манайхан өнөөдрийн дугаар та бүхэндээ олон улсын олимпийн хорооны гишүүн Батүшиг, мөн Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Батүшиг та бүхэнд өөрийнхөө хийж байгаа ажлыг болон ер нь та бидний амьдралд ямар хамааралтай байсан бэ гэдгийг өнөөдрийн ярилцлага та бүхэнд ойлгуулсан байх гэж бодож байна. Тэгээд бид нэг зүйлийг зорддог, байнга л хэлдэг. Гэхдээ хүн хэлхээс нааш, цаас жижигээс нааш гэж би дахиад нэг удаа сануулъя. Та бидний амьдралын чанар сайжрахын тулд бидний амьдралын хэм маягт заавал өөрчлөлт орох ёстой. Тэрний нэг нь бол дасгал хөдөлгөөн. Энийг хэрхэн хийх вэ гэдгийг та мэдэхгүй байгаа бол өөртөө хамгийн ойрхон байгаа спорт клубүүд болон одоо спортын академиуд руу орж багштай мэрэгжлийн багшаар заалгуулж нэг юм спортын жижигхэн гэр бүлтэй болоосоо гэж би танаас хүсэж байна. Тэгхийн бол та энэхүү одоо хөдөлгөөн гэдэг зүйлийг өөрийнхөө амьдралдаа нэвтрүүлэх хамгийн энгийн амархан аргачлал байх болно. Тэгээд аль ч спортод та амжилт гаргаж болно. Тэр амжилтыг та юугаар дүгнэх вэ гэдгийг оролцож байгаа цагаараа юм уу,
тэмцээнд орсон медалаар юм уу? Эсвэл найз нөхдөдөө болж байгаа хэлбэрээр юм уу? Дүгнэх нь таны эрх байгаа. Тэгээд таны амьдралд жаргалыг хүсье. Энэ мэдээлэлээ ганцаараа битгий өөртөө үлдээгээрэй. Бусдтайгаа хуваалцаарай. Баярлалаа. За та биднийг хэрхэн дэмжихээ мэдэхгүй байгаа бол энэ хандивын данс руу мөнгө илгээхэд хангалттай. Гэхдээ их мөнгө биш. Та заавал аимшигтэй их мөнгө илгээх шаардлагагүй. Магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 20000 төгрөг байсан ч болно. Гол нь бид та бүхний энэ үйлдэлээс маш хурам авдаг учраас цаашдаа хүргэж байгаа подкастынхаа чанарыг магадгүй олон улсын эрдэмтдтэй гадаадд очиж ярилцлага хийх зэрэг зүйлс бид нар зарцуулахыг хичээж байгаа. Тэгэхээр олон жил бид нар хийсэн энэ подкастаа зогсоомооргүй байна, үргэлжлүүлмээр байна. Мөн амьдралын чанарыг дээшлүүлэхэд бид нар оролцоотой байхыг хүсэж байгаа юм шүү. Баярлалаа. Данс доороо шүү. Баяртай.